За сайн байцгаана уу монголчуудын Библи судлал Библийн хичээлд давтаа морил. Өнөөдөр бид нар Галаат номоор ярилцах болно. За тэгээд өнөөдөр надтай хамт Хотын сүмийн пастор Исовд бит хоёр хамт байна. За ингээд би өөрийнхөө дуртай Галаат номын хэсгээс уншаад бүгдээрээ өнөөдрийнхөө Библийн хичээлийг эхэлцгээе. Галаат номын 4-р бүлгийн 21-ээс эхэлж би уншия. Хуулийн доор амьдрах хүсэлтэй хүмүүсээ надад хэлээч та нар ер нь хууль юу гэж заадгийг мэдхүү. Бичээс Авраамыг 2 хүүтэй байсан гэдэг. Нэг нь боол эхнэрээс нь нөгөө нь эрхчлөөт эхнэрээс нь төрсөн. Боол эхнэрээс төрсөн хүү бол Бурхны амлалтыг хүний зүтгэлээр гүйцэлдүүлэх гэсэн оролдлогын үр дүн байв. Харин эрхчлөөт эмэгтэй хүү Бурхны өөрөө гүйцэлдүүлсэн амлалтаас нь төржээ. Энэ хоёр эмэгтэй Бурхны 2 гэрээг илэрхийлдэг. Эхний эмэгтэй Хагаар бол Синай уул. Өөрсдийг нь боолчлох хуулийг хүмүүс тэр луулан дээр хүлээн авсан билээ. Газрын Иерусалим тэрхүү Арабын Синай уултай адил. Учир нь тэр хүүхдүүдэд хуулийн боолчлолтоор амьдруулдаг. Харин нөгөө эмэгтэй Сара Тэнгэрлэг Иерусалимыг төлөөлнө. Тэр бол эрхчлөөт эмэгтэй бөгөөд бидний их юм. Исаягийн хэлсэнчлэн хүүхэдгүй эмэгтэй чи баярлагдсан. Төрж үзээгүй, төрхийн өвдөлтийг мэдэхгүй нэгнээ баярлан хашгирахтун. Учир нь хүүсрэ эмэгтэй одоо хүүхэдтэй эмэгтэйгээс жолон хүүхэдтэй болно. Та нар бол хайрт ахыгч дүүс минь, Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Хүний оролдлогоор төрсөн Ишмаил сүнсний хүчээр төрсөн хүү Исаакийг хавчсантай адил одоо та нар өөрсдийг чинь хуулийн доор барих хүсэлтэй хүмүүст хавчигдаж байна. Тэгвэл бичээс энэ талаар юу гэж хэлдэг вүлээ? Боол эмэгтэйг хүүгийнх нь хамт явуул. Учир нь боол эмэгтэйгээс төрсөн хүү эрхчлөөт эмэгтэй хүүтэй хамтран өв залгамжлахгүй гэдэг. Хайрт ахыгч дүүс минь. Бид бол боол эмэгтэй бус харин чөлөөт эмэгтэй хүүхдүүд юм шүү. Паулийн Сара Хагаар хоёроор тайлбарлсан энэ хэсэг бол маш гоё санагдсан. Тийм учраас би энийг уншиж өнөөдрийнхөө Библи судлалыг эхлүүлье гэж бодсон юм аа. За тэгээд юуны төрөнд өнөөдөр яагаад энэ Галаат ном ер нь бичигдэх болсон бэ гэдэг талаар сонсогч нартай ер нь товчхон нэг юм хүүхэн нөхцөл байдлыг би бас хэлээд өгье гэж бодлоо л доо. За Галаат гэдэг аймгийн одоо Ромын харьяа Галаат аймгийн чуулгануудад Паул энэ загтлыг бичсэн байгаа. Тэгээд Паул Барнабтай хамт Галаат аймгийн 4 хотод Писайдагийн Антиох, Икониум, Листра тэгээд Дебр гэдэг 4 хотод сүм тарьсан юм байлээ. Тэгээд тухайн сүмүүдтэй болохоор нутгийн ахлагч нарыг томилоод за тэгээд тэр сүмийг тариад одоо өсгөөд төрүүлээд тэгээд бутсан байгаа. За тэгээд бутсны дараа юу болсон бэ гэхлээр юдисистүүд гээд одоо Христ итгэгчдийг юдэжүүлэх хэсэг бүлэг нөхдүүд гарч ирсэн байгаа юдэ итгэгч нар. За тэр итгэгч нар яасан гэхээр Паулын тарьсан чуулганууд дээр очсон байгаа. Тэгээ юу гэсэн бэ гэхээр тэгдүгээр нэгдүгээрт Паулын элчийн эрх мэдлийг сорьсон байгаа. Өөрөөр хэлбэл Паул бол 12 дагалдагчийн нэг биш ээ. Есүстэй хамт байсан 12-ын нэг биш. 12 элчээр бас томилогдоогүй. Өөрөөр хэлбэл Паул бол өөрөө өөрийгөө томилсон элчимаа гэдэг ухуулгыг хийсэн байна. Хоёрдугаарт юу гэсэн бэ гэхээр Паулын яриад байгаа сайн мэдээ нь хаанаас ихтэй тодорхойгүй. Яагаад тэгэхээр 12 элчнэр Паулын сайн мэдээг бол батлаагүй. Энэ хүн бол энэ сайн мэдээг одоо илчлэлтээр хүлээж авсан гэж өөрийгөө одоо тунхаглаад ингээд явж байгаа учраас энэ сайн мэдээ та нар бүрэн итгэх шаардлагагүй. Тэгээ та нар хичнээн Христийг хүлээж авсан байсан ч юдэн заншлаар одоо хөвч хүндүүлэхгүй бол эсвэл юдэн одоо тэмдэглэлт өдрүүдийг сахихгүй бол аврагдахгүй гэдэг ийм номлолыг хийсэн байна. За тэгээ мэдээж энэ номлолт Галаатын сүмүүдийн итгэгч нар бол үнэмшиж эхэлсэн. Тийм учраас тэгээ энэ мэдээ Паулд хүрсэн учраас Паул энэ загтлыг бичсэн ба. Тэгээд хэрвээ бид нар энэ загтлыг унших юм бол Паулын маш их сэтгэл хөдлөлийг энд чинь харж байгаа. Ерөнхийдөө нөгөө загтлуудыг унших юм бол
тэр тухайн бичиж байгаа сүмээ эхлээд Паул дандаа урамшуулдаг, магтдаг. Та нарын итгэлийг би харсан, та нарын хайрыг би сонссон. Та нар сайн байсан шүү гэж жагаад зааварчилгаагаа одоо ярьдаг байсан бол Галатын ерөөсөө 1-р бүлгийн 1-р ишлэлээс эхлээл Паул бол одоо ерөөсөө маш хурц ширүүн үгээр зэмлэж, ятгаж, сэтгрүүлж маш их сэтгэл хөдлөл одоо агуулж бичигдсэн ийм захидал байгаа. Тэгэхээр энэ ном биш, энэ бол захидал. Энэ захидал яагаад ингэж бичигдэх болсон бэ гэхээр нөгөө Христэд итгэсэн Паулын тарьсан сүмийн итгэгчдийг өөр нөхдүүд хурж ирээд итгэлээс нь одоо эргүүлж Христ л ганцхан аварч чаддаг гэдэг үннээс эргүүлэх орлого хийсэн. Бөгөөд тэр орлого нь зарим тохиолдолд бүтэмжтэй байсан учраас Паул Галатын чуулганд энэ захиаг бичих хэрэгцээтэй болсон байна. Одоо түүхэн нөхцөл байдал нь бол. За тэгээд энэ захидлын одоо навдад уншиж хахад бол хоёр гол захидлын агуулга гарч ирсэн. Нэгдүгээрт бол зөвхөн Христэд итгэх итгэлээр бид нар аврагдана. Тэгээ өөрөөр хэлбэл одоо энэ надад их гоё санагдсан л та. Жишээлбэл одоо би нөгөө Тереса их гэл бид нар бүгд мэддэг штэ тий. Диана гүнж, Английн Диана гүнж гэл одоо сайн үсийн одоо элчнэр гэж бүр дэлхийд даяар танигдсан энэ хүмүүс шүү дээ. Тэгэхээр Паулыг хэлж байгаа нэг санаа нь чи бүр одоо бүр тэнгэр элч байгаад бүр ариусаад бүр одоо сайн үсийн элч төлөөлөгч бэлэг тэмдэг болсон ч аврагдчихдаггүй гэж байгаа байхгүй. Зөвхөн Христээр аврагдана. Энэ мэдээг л Паул энэ ч ярьж байгаа. Зөвхөн Христээр чи ерөөсөө юу ч хийсэн Бурхны ирэх тэр хилэнгээс бол аврагдах боломжгүй. Зөвхөн Христ чамайг аварна. Нөгөөтэйгүр чи юу ч хийгээд өөрийнхөө нэгэн түлээн авсан аврал дээрээ юу ч нэмж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгээд хоёр дахь гол агуулга нь юу байсан бэ гэхээр бид нар хуулиас болон нүглээс чөлөөлөгдсөн гэдэг агуулга энэ гарч ирж байгаа. Тэгэхээр яг одоо Галат номыг бид нар уншихдаа хэрвээ яг за ийм учраас бичигдсэн юм байна. Ийм хоёр гол юмыг яриад байгаа юм байна гэдэг ойлголтыг авчих юм бол энийг уншихад бидэрт маш өөрөөр маш гоёор ойлгогдох байхаа гэж би бодсон учраас энийг ярьсан. За тэгээд та Галат номыг уншихад өөртөө товоож гарч ирсэн тэр гоё ойлголтууд сэдвүүдийг бидэртээ бас хуваалцаач. За миний хувьд болохоор энэ хууль ба эрх чөлөөт байдал. Христ дотор чөлөөлөгдсөн. Тэгсэн мөртлөө хууль байгаад идэг. Энэ хууль ч одоо 613 хэсэгтэй хууль гэдэг байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ хуулийг одоо ингээ бүр огт хүчингүй болгох юм уу, яах юм бэ? Тэгээд энэ Христ дотор та нар одоо эрх чөлөөгөө одоо ингээд алдчихж байгаа юм уу? Ямар тэнийг юм бэ та нар одоо гэдэг одоо бүр маш хатуу үгээр зэмлж байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо миний хувьд бол одоо миний дотор бүр ингэж баталгаажсан ойлголт болж байх ёстой байхгүй юу? Энэ ялгаж салгагдах ёстой. За энэ бол анхаарлын төвд хамгийн түрүүнд орж ирсэн. Хоёр дахь нь бол ерөөсөө миний хувьд энийг бол би ойлголт гэж бодохгүй. Энэ бол баг илчлэлт гэж би бодод. Илчлэлт гэдэг бол нөгөө урд өмнө хичнээн уншиж одоо ойлгож байсан ч гэсэндээ харагддаггүй байсан нэг тийм том юм надад нээгдсэн. Энэ илчлэлт нь 5 дугаар бүлэг дээр байгаа. Энэ юутай холбоотой гэхээр Христийн дахин ирэлт буюу сүүлийн цагтай холбоотой. Тэгээд энэ хоёр зүйл дээр бол ер нь бол Галат ном өөрөө ингээд суугаад судлаад унших юм бол бүр амар их эрдэнсийг агуулсан. Одоо энэ Паулийн хэлээд байгаа нөгөө хязгааргүй их эрдэнэс чинь өөрөө Христ юмаа гэж бичээд байдаг. Одоо Ром номон дээр ч бичсэн байгаа. Яг л энэ ингээд эрдэнэсээ дэлгэж өгөөд байгаа юм шиг бол надад санагдсан л да. Гэтэ мэдээж бид нар одоо тодорхой зорилготой, тодорхой цагтай ийм подкаст бичиж байгаа учраас яг энэ хоёр зүйл дээр би бас төвлөрж ярих гэж бодсон ба. Тэгээд нэрэл хууль яг юу юм бэ? Эцсийн бүлэгт Паул ерөөсөө Паулийн бүх одоо чиний сая хэлдэг энэ сэтгэл хөдлөл энэ Паулыг ингэж одоо удирдаад байгаа
Паулыг бүр дотроос нь ингээ байд суухын аргагүй болгоод байгаа нэг юм хөдөлгөх хүчин байгаад байгаа штэ. Эн чинь ерөөсөө л Паулыг ерөөсөө үнэхээр өөрөө өөрийг нь байхгүй болгосон ийм л халуун зүтгэл байгаад байгаа байхгүй. Христ өөрөө эцгийнхээ хүслийн төлөө хүн төрлөختнийг бурхантай эвлэрүүлэхийн тулд халуун зүтгэлээрээ амиа өгсөн. Харин Паул энд яг тийм ижил орцтой, ижил найрлагатай, ижил галттай тийм зүтгэлээр бүр шатцсан байгаад байгаа байхгүй юу. Тэгээд үндсэндээ бол Паул энэ л зүтгэлийг биежилтийн төлөө үхээс ч одоо сихгүй байсан. Паул өөр Галат дээр нөгөө алдартай тунхгаа хэлж байгаа штэ. Үгүй би байхгүй штэ. Одоо амьдарч байгаа нь би ерөөсөө биш. Тэр чинь өөрийгөө Христтэй бүрэн адилтгаж штэ. Бүрэн адилтгаж өгч байна. Тэгээд энэ хууль ба эрх чөлөө. Одоо сая бид нар Авраамын хоёр нэг нь бол хууль ёсны эхнэр, нэг нь бол Римийн тухай ярьлаа штэ. Тэгээ би бас сүүлийн үед одоо энэ хуучин гэрээний ялангуяа Эхлэл ном, ялангуяа Ноа. За тэгээ Ноаг би уншлаа. Дараад нь Авраам. Юурөөсөө ингээд бүр соронцдоод бид нар энэ хүний амьдрал дотор бурхан Христээр дамжуулаад хийх гэжсэн бүх ажиллагаануудаа ингээд бүр загвар болгоод хүн одоо Христ доторх эрх чөлөөгөөрөө яг яаж амьдрах юм бэ гэдгийг ингээд загвар болгоод Авраам дээр харуулад өгсөн юм байна гэдэг нэг тийм ойлголт руу би бүр ирлээ сая ерөөсөө өчтөр уржтархан. Тэгээд чи сая хэллээ штэ. Сара бол эрх чөлөөт эмэгтэй. Хагар бол боол эмэгтэй. Гэхдээ тэр хоёр эмэгтэйгийн амьдрал Авраамтай холбогдсон холбоос тэр байтугай бурхны гэрээ рүү орж ирж байгаа байдал чинь бурхан угаасаа энэ бүх зүйлсийг болно гэдгийг мэдээд тэр байтугай би 2000-ны дараа бидний амьдарч байгаа энэ үед та нар ч гэсэн яг ингэж явах ви гэж бүр анхааруулад өгсөн загвар байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ Галат дээр Паул ингэж хэлсэн билээ. Би бол дандаа энэ мессеж баялаас илүү их уншаад байгаа л да. Надад илүү их одоо орчин үеийн хэлээр маань ч тайлбарлаж өгсөн, илүү ойлгомжтой болгож өгöd байгаа учраас би энэ орчуулгаас ерөөсө хараагаас олгож чадахгүй байгаа. Тэгээ энэ дээр Паул өөрөө хуульч хүн шүү дээ. Бид нар Паулыг ойлгох ёстой. Паул апостол. Гэхдээ Паул хуульч байхгүй юу? Хүс. Би ерөөсө хуулийн талаарх мэдлэг дотроо би үнэхээр энэ хуулийг сагсан байхын тулд, энэ хууль Израильд хэрэгжсэн байхын тулд би бол ерөөсөө яахаас ч буцахгүй одоо ингэж зүтгэжсэн, зүтгэлээрээ ч тэр мэдлэгээрээ ч тэр би үеийнхэн дотроо толгой зогчжсэн. Миний багш бол одоо алдартай нэгэн байсан гэдгийг тэр өөрөө дурдж хэлсэн. Тэгэхээр энэ бол хуульч хүн. Дараад нь Паул өөрөө хэл шинжээч хүн. Тэгэхээр түүний хэлж байгаа үгнүүд бол үнэхээр яахарахгүй юмсыг цогтөг, яахарахгүй тэр чинь бүр асар хүчтэй сонголттой, үгийн сонголттой хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээ Паул энд хэлсэн байгаа Галат ном дээр. Хууль яг юу юм бэ? Бурхан Авраамд хэний ч оролцоогүйгээр нүүр тулж уулзаад амлалтаа өгсөн. Тэр амлалт юу вэ гэхээр чи болоод чиний үрээр дамжуулаад Паул хэлж байгаа чиний үр гэж нэг л тоон дээр хэлсэн шүү. Чиний үр садд гэж олон тоон дээр хэлээгүй. Чиний үр гэж нэг л тоон дээр хэлсэн. Тэр бол эрх Христ муу юм аа. Чи болоод чиний үрээр дамжуулаад дэлхийн бүх гэр бүлүүд, үндэстнүүд өрөөгдөх болно. Энэ бол миний чамд өгж байгаа амлалт гэсэн маа. Өөрөөр хэлбэл бурхан Авраам гэдэг хүнд хинээрч дамжихгүйгээр шууд өгсөн амлалт. Энэ л амлалт мөшгөгдөж явсараа байгаад Христээр бүрэн биелээ олсон. Яа гэвэл Христ өөрөө тэр үр нь байсан. Одоо Христээр дамжуулаад дэлхийн бүх өнцөг буланд амьдарж байгаа бүр ширэнгэн ойд амьдарч исэн ч хамаагүй хинч бай хүн гэдэг ангилалд багттгэл бол энэ Христийн сайн мэдээгээр дамжуулаад Христийн загалмайн ажил Христийн дахин амьлтаар дамжуулаад Авраамийн энэ өрөөл рүү автоматар холбогдож амлалтуудыг нь автоматар эзэмшинэ. Ганцхан хүн зүрхнээсээ хүлээж аваад амаараа илэрхийлсэн байх ёстой. За амлалт бол энэ байна. Энийг бурхан амласан. Бурхан гүйцэлдүүлнэ. Бурхан энэ амлалтын чинь эзэн нь. За тэгвэл Авраамд
Авраамд амлалтаа өгсөн, харин 430 жилийн дараа одоо энэ үйл явдлаас хойш амлалт өгснөөс 430 жилийн дараа Бурхан Мосетэй уулзсан. Тэнгэр элч Бурханыг төлөөлж зогсож байна. Нэг талд, нөгөө талд Израилийг төлөөлөд Мосе зогсож байна. Хоёр талаас хоёр том хүчтэй төлөөлөгч хоёр талыг төлөөлөө зогсож байна. Энд чинь Авраамтай Бурхан уулзаа ярьж байгаа уулзалтаас өөр төвшнийг, арай доод төвшнийг. Тэгэхээр Галаат номон дээр Паул үгжсэн байхэд энэ 430 жилийн дараа Мосе гэдэг зуучлагчаар дамжуулаад Бурхан Тэнгэр элчийнхээ амаар өгсөн 613 зүйл бүхий хууль чинь нөгөө амлалтын чинь хавсралт юм а гэж байгаа юм. Хавсралт болж өгч байгаа. Энэ хууль амь өгөх зорилго байхгүй. Энэ хууль хүнийг гэмт унсан мөн чанарыг өөрчлөх зорилготой ч биш, тийм чадaltaй ч биш. Тэгэхээр энэ хууль бол нэмэлт юм, хавсралт юм. Өөрөөр хэлбэл хүн нөгөө ирэх үрийг хүлээх хүртэл, өөрөөр хэлбэл Есүс Христ хурж ирээд ажиллаа гүйцэлдүүлэх хүртэл хүнийг одоо хамгаалах хэрэгтэй байсан. Хүнийг зам дээр нь барьжих хэрэгтэй байсан. Ийм л зориулалттай. Тэгэхээр зориулалт нь өөр байгаа даа байхгүй юу? Амлалт бол Христээр дамжуулаад хэрэгжсэн аврал байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо Бурхан хүнээ би чамайг бүтээхдээ надтай хамт амьдраасаа гэсэн юм а. Тэгтээ бүр баяр хөөртэй илүү давуу амьдралыг надтай хамт туулаасаа, надтай хамт амьдраасаа одоо гэсэн урилгыг хэлээд байгаа байхгүй амлалт гэдэг маань. Тэгэхээр анхны хүн бол гэмт унтсан учраас ажиллагаа зогссон. Гэхдээ Бурхан Авраам гэдэг хүнийг олж авангуудаа за одоо би үргэлжлүүлээд ажиллаа хийнэ. Миний амлалт хүчинтэй байгаа. Өөрөөр хэлбэл би Христийг харж байгаа. Христ ирнэ, унсан хүн төрлөختөн дахиад бүр Христ дүр төрхтэйгээр дахин сэргээгдэж гарч ирнэ. Энэ амлалт нь яваад байна. Харин хууль бол тэр амлалт хүртэл хүнийг одоо би бүр ингэж бодож байна л да, яг одоо теологчд юу гэж үздгийг би мэдэхгүй, зөвхөн миний бодлоор. Хууль бол хоёр том зүйлийг аяйгуу тодорхой харуулж байгаа. Нэгдүгээр за би бол үнэхээр та намайг л мөн чанарын маань өөрчилж, та намайг бүр ингэж өөртөө адилхан болгодгүй юм бол энэ 613 хуулийн нэгийг ч би биелүүлж чадахгүй юм байна. Бурхан минь би бууж өгж байна. Нэгдүгээр зорилго энийг харуулах хэрэгтэй байсан. Чи бол үнэхээр Христгүйгээр хинчиш аврагдаж чадахгүй шүү гэдгийг маань бүр одоо хүнийг цөхрөөх зорилготой гэх юм уу да. Одоо тийм ээ. Аргагүй аврал надад хэрэгтэй юм байна штэ. Энэнд бол одоо чиний төрөний хэлдгээр ямар мундаг тасарсан одоо тархитлагатай мундаг богино үйлсдэн байсан ч хамаагүй. Бүх хүн ингэж цөхрөх ёстой. Би чадахгүй юм байна. Таны энэ 613 хуулийг би биелүүлж чадахгүй юм. Нэгдүгээр ингэх ёстой. Хоёрт нь хууль өөрөө аврах зориулалттай биш байхгүй юу? Хууль эрхчлөө өгөхгүй Христ шиг. Хууль бурхантай хүн ингээд дотоод ертөнц дотоод мөн чанар нь өөрчлөгдөхгүйгээр хуулийг ингэж сахиж мөрдөж чадахгүй юм чи хуулийн зорилго нь өөрөө аврах зорилготой биш. Гэтэл Паул энийг л ойлгосон байхгүй да. Тэр 12 элчээс жилүүгээр энийг ойлгосон. Тэгээд өнөөх чинь Христийн авралыг ерөөсө авралын тухай илчлэлтүүдээ бүр Бурханаас араас нь дараалан хүлээж авсан ба. Тэгэхээр одоо Сара бол Авраамын аваал гэргий. Бурхан Авраамд би чамд үр хүүхэд өгнө гэж хэлэхдээ аваал ихнэрээр нь дамжуулаад өгнө л гэсэн. Энд чинь бүр хагаар байхгүй байх үеийн амлалт шүү дээ. Энд чинь одоо бүр 75 настай тэр Авраам одоо Бурханы өмнө зогсож байна шүү дээ. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр зэрэг Бурхан Тера гээд Авраамын аавыг дагуулад одоо бүр халдаан ураас гарсан шүү дээ. Халдаан ураас гарч явжгаад Харан гэдэг газарт хурж ирсэн. Тера тэндээ одоо цаашаа аялаа үргэлжлүүлж чадахгүй болоод тэндээ нас барсан.
Тера өөрөө 200 гаруй жил амьдарсан гэдэг. Тэгэхээр Авраам бол аавыгаа нас барсны дараа нөгөө дуудлагыг үргэлжлүүлээд Канаан руу явсан. Тэгэхээр бурхан энэ гэр бүлийг бүр Терагаас эхлээд дуудсан байгаа байхгүй юу? Ааваас нь эхлээд. Тэгээд 75 настай Авраам бурханы өмнө зогсож байхад бурхан түүнд би чамд газар нутгийг өгнө, би чамд үр хүүхдийг өгнө гэж амласан. Энэ нь харагдах ертөнцийн дээрээ Канаан нутаг байсан, харагдах ертөнцийн дээрээ Исаак байсан. Сүнслэг утгаараа бол ирж яваа Христ. Энэ л удмыг бий болгохын тулд бурхан ажилласан. Одоо бид нар ингэж ярьдаг штеп. Одоо би жишээлбэл би бол одоо өөрийнхөө гэр бүл дотроос анхны итгэгч, одоо надаас өөр итгэгч манай гэр бүл байдгүй гэж бид нар ярьдаг. Гэхдээ бид нар нэг юмыг одоо бодож ойлгох ёстой. Энэ Авраамын амьдралыг хараад энэ юу вэ гэхээр бурхан ертөнцийн суурийг тавьж байхдаа Сувд гэдэг хүнийг, Мандуха гэдэг хүнийг төрөн гаргахын тулд ямар олон гэр бүлүүдийг, ямар олон үр удмуудыг, ямар олон түүх, ёс, заншил, нийгмийн одоо нийгмүүдийг хооронд нь уйж, зангидаж, тастаж, зайлуулж, ингэжээж хүнээ гаргаж авсан бэ. Тэгэхээр тэр биднийг ертөнцийн суурьаас өмнө мэдсэн байхгүй юу? Тэгээ тэрийг нь би л одоо мэдсэн байна л да одоо аврагдаад. Тэгэхээр чиний чөлөөт ихнэрээс чинь л би хүүхэд гаргана гэсэн. Харин Сара дэвчээр алдсан. Тэгээд Хагарыг түн дэвтэр болгож өгсөн. Хагар бол түүний аваал ихнэр биш. Хагар чинь тэр амлалтын үед бүр хаач байсан бөө мэд. Төрцөн ч байсан юм уу, дөрөвгөжсэн бид нар мэдэхгүй. Тэгэхээр ингээд бодоод үзсэн ч гэсэндээ тийм л учраас Паул мэдээж бас бодсон л ээж таараа ш. За тэгэхээр ч одоо Авраам өвгдээд. За тэгэхээр ч одоо Сара. За тэгэхээр ч одоо Ишмаил ингээд бодож байгаа штэ. Тэгэхээр хинээс Хагараас Ишмаил төрсөн. За энэ түүх мөнх бол бүр үнэхээр тасархай. Би энийг бүр хэдэн мянган удаа уншаад хизээж уйдахгүй. Энэ үнэхээр одоо гайхалтай. За ингээ Ишмаил төрсөн. Авраамын тэр одоо ёс суртахуун гэж одоо бурхантай хамт алхсан хүн байхгүй. Авраам бол одоо чи түрүү хэллээ штэ. Бүр тасарсан буйны үйлстэн байсан ч Христийн аврал тэр хүнд хэрэгтэй гэж. Энэ хүн бол ёс суртахууны маш өндөр зэрэглэлд амьдарсан хүн, бурхантай хамт амьдарсан хүн. Тэгсэн хэрнээл тэрээр өөрөө эхнэрийнхээ үгэнд ороод Ишмаилыг төрүүлж чадсан юм а. Паул юу яагаад ингэж бүр үхгээд бүр Паул бүр болдог бол хэлж байгаа штэ. Үгүй болдог бол би энэ нутаг нэгтнийхээ авралын төлөө одоо намайг хэрэг за яг чамайг хараал болгоё. Харин тэднийг би аврая гэж Есүс эзэн хэлхэл юм бол би өөрийгөө хараал болгоход бэлдэн. Энэ хүн чинь үгээр наадаагүй. Тэгэхээр энэ одоо яагаад энэ хүн ийм байгаад дим болоо? Гэж харахгүй шүү дээ. Энэ хүн одоо нэг аймаар юм хэлэх гээд байгаа байхгүй бид нарт. Энийг сонсоод бид нар бүр үнэхээр шоконд орох ёстой. Одоо өнөөдөр бол бид нар нойрноосоо сэрий гэж ярьж байна. Энэ бол шокны эмчилгээ байх ёстой байхгүй. Тэгэхээр Ишмаил төрсөн 13 жил бурхан дуугүй байсан. Дахиж уулзаагүй. Авраамтай нөгөө гэрээ мэрээ бөөмөд яасан бөөмөд. Аг нам. За энэ 13 жил бол Авраамд бол бүр үнэхээр там шиг байсан гэж би боддог. Яагаад гэвэл амлагдсан хүү одоо нэг талаараа төрчлөө шүү дээ. Сараагаас биш болохоос. Гэхдээ л нэг л Авраамын дотор за энэ ч нэг л биш дээ. Энэ яагаад ч нөгөө бурхны амлаад исэн хүү нэг л биш энэ. Дахиж Хагаар дахиж түүнээс жирэмсэн болоогүй. Авраам ерөөсөө дахиж Хагаартай унтаж хүүхэд мөнхөд төрсөн гэж бичигдээгүй байгаа. Авраамын хувьд дахиад зөрчил 13 жилийн турш энэ ч одоо юу болоод байна. Одоо тэгээд одоо бурхан амлсан шүү дээ. Улаан цан амлсан шүү дээ. Бүр 75 настай за би чинь тэгээ явж байсан. За аав тэнд нас орсон. Дараад нь тэр намайг дуудсан. За би дараад нь тэгээд явсан. Бурхан надад бүр улаан цан л амлсан юм да. Энэ хүн хөөрхийн нөгөө амлалт чинь хаана байна? Би юу хийчвэ? Бурхан хайчж ба гэсэн одоо нэг юм одын дайн дажин дотор 13 жилиг өнгөрөөхөд бурхан 99 настай Авраамын өмнө дахиад гівгэнт гарч ирсэн. Ямар ч тэнгэрэлж ямар ч өнгөөр бурхан зүгээр пак гэж гарч ирсэн. Бурханыгаа Авраам ч одоо мэдэн штэ. Авраамыг ч бурхан маш сайн мэднэ. Энэ бол туйлын нандин одоо юм харилцаатай нэгнүүчүүд. Тэгээд бурхан Авраамд юу гэж хэлсэн бэ гэж. Энэ айгүй чухал. Авраамаа би бол төгс хүчит бурхан юм.
Өөрөөр хэлбэл надад чадахгүй юм гэж байхгүй. За би тэгээд бас энэ үгсийн дотор агуулгадж байгаа орцож ороод нэг жоохон ухад төнгөсөн чинь би бол хүнээ тэтгдэг бурхан, тижээдэг бурхан, тэнхрүүлдэг бурхан. Харин чи одоо миний өмнө амьдр. Ямар ч хоёр дахь бодлогоогоор амьдр. Дахиж надад хэлэхгүйгээр дахиж миний төлөвлөгөөнөөс гадуур юу ч хийх. Чиний амьдрал миний өмнө ил тод байх хэвээр. Тэгээд чи тултал амьдр. Бүр тултал амьдр гэдэг чи одоо бүх боломжоор амьдр. Одоо хүн юунд ч тээгэл гэсэн үг. Тэгэхэд Авраам 100-тай байсан. Одоо 99-тэй байсан. 99 настай хүнд одоо бурхан л ингэж хэлж чадсан шүү дээ. Өөр хин ч 99 настай хүн дээр хурж ирээд за одоо та эргэж хүүхэд гарган заастаа нэр юм шүү дээ. Хин ч хэлж чадахгүй ганцхан бурхан. Тэгэхээр амлалтаа өгсөн бурхан өөрөө амлалтаа гүйцэлдүүлдэг. Энэ хуйлаас өөр. Хууль өөр. Хуулийг бурхан өгсөн. Тэгтээ өгөхдөө амлалтанд нь хавсалт болгож өгөөд амлалтыг ирэх хүртэл чи түр зуур энүүгээр амьдржээ. Амлалт ирлээ хуулийн хүчинтэй хугацаа дуусна. Тэгээд чи миний амлалтын дотор илүү давуу, илүү хүчрхэг бүр тийм амьдралаар амьдрах болно. Хууль амлалт иртэл зүгээр энүүгээр л амьдраах гэж өгсөн хууль байгаа байхгүй. Гэтэл одоо тэгээд Авраам тэр үг бурхны тэр 99 настайдаа бурхан өмнө гарч ирээд хэлэхэд Авраам бол одоо бүр нүүрээрээ харуулдаж ундаг. Тэгээд тэр чи одоо аргагүй штэ сэтгэл нь амарч ийста бурхан минь хүрээлдэрлээ ёстой за нөгөө амлалтаа ярьж. Тэгтээ дахиад үр удам яриад эхлэнгүүд Авраам дахиад хэлсэн. Үгүй одоо та Ишмаилыг л өрөөж гэж. Хүн бол аргагүй бурхантай уулзах ёстой. Яа тэгэл хүн бурхантай уулзах бүртээ тэлжээдэг дандаа. Одоо нөгөө явцуу бодлууд нь тэлжээдэг, одоо явцуу үзэл санаа нь тэлжээдэг. Тэгээд Авраам Ишмаилыг л өрөөгөч гэд бурхан юу гэсэн бэ гэхээр бурхан нэрээ үнэхээр би анх юу гэж амласан яг тэрүүгээрээ л байна. Надад чиний яасан ийсэн хэдэн настай бас би чамд хэлээдэн штэ. Би чамайг тэнхрүүлдэг. Би чамайг тэтгдгийн. Одоо бид нар чинь ингээд нэг урт насалчих гал эрүүл байчих гал одоо ингээл янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн идээд байгаа үсттэй одоо ингээл тэгэл эрүүл хооллын зөмөрөөгөл биеийн тамир мамираар гिचээлээд альхаар л энэ махан биеийг ч одоо нэг тэнхээтэй байлгачих гал үзэл. Харин бурхан Авраамд юу гэж хэлсэн бэ? Би чамайг тэнхээтэй байлгана. Би чиний амин дэмчин байна. Би чиний эрдэс бодис чинь байна. Би чиний хүч чинь байна. Харин чи миний өмнө зүгээр л надад итгэл ингээл амьдарчих. Чи бүр хамтлаа амьдр. Бүр тултлаа амьдр. Одоо өөрөөр хэлэх юм бол ёо за болио аваа би бүрстэ үнэхээр бүх юмыг үзлээ харлаа. Одоо би тань руу явахд бэлэн боллоо гэх нэг хүн нэг тулдаг штэ. Чи тэгтлээ амьдр. Энэ дэлхий дээр ерөөсөө одоо яаж л хүн амьдарч болдгийг тэрийг бүр тултал амьдр бүх боломжуудыг ашигла гэж амлаж байгаа байхгүй. Тэгээ Авраам үнэхээр бурхантай дахиад одоо эв зүгээ олсон гэх юм уу да дахиад итгэсэн. Авраам чинь итгэлийн минь эцэг шүү дээ. Ерөөсөө дахиад итгэсэн яг жилийн дараа 100 настайдаа бидний нөгөө алдагт өвөг дээдээс болох Исаак маань төрсөн ба. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр бид нар хуулиар амьдрахгүй. Хараа хууль юг одоо өнөөдөр яг монголчууд бид нар бол Мосегийн хуулиар амьдраагүй хүмүүс. Бид нар бол израилчуудыг бодоход өөр шүү дээ. Гэхдээ өнөөдөр бид нар нэг ингэх ёстой, тэгэх ёстойгийн дор амьдардаг. Христэд итгээд бидэрт ч бас нэг ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг нэг юм хүний нэг зохиосон дүрм журм энэ төр орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр хуулиар амьдрна гэдэг нь монголчуудын хувьд за монгол хүн за эсвэл еврей биш хүмүүс, евдээ биш хүмүүсийн хувьд одоо юу болж ирж байна? Бурхны хувьд ч гэсэн юу болж орж ирж байна гэхээр ер нь бол бидний итгэлийн амьдралд хүний зохиосон юм ороод ирэхээр л бид нар эрх чөлөөгөө алдаж эхэлдэг. Эрх чөлөө чинь юу юм тэгвэл? Бурхан биднийг чөлөөт сонголт хийдэг байхаар анх бүтээсэн. Бид нар гин нүглийн улмаас сонголт хийж чадхаар ирсэн шүү дээ.
Бид нар гим нүглийн улмаас сайныг үлдэж чадхаа болцсон. Бид нар зөвийг бурхныг ингэж одоо бурхныхыг сонгох ямар ч боломжгүй болсон. Бид нар бүр гим нүглийн мэдлэг дотроо бид нар өвгцөн байсан. Бид нар гим нүгэл зүгээр л намайг ямар ч сонголтгүйгээр даралж ирсэн гэсэн. Харин Христэд итгэснийхаа дараа би сайн мууг ялгадаг болсон учраас би сонгодог болсон. Энэ сонгодог болцсон чинь өөрөө эрх чөлөө байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо хамгийн наадсахын жишээ. Бид нар ингээл пасторууд хүмүүсийг та нар одоо сүмдээ ирээч гэл одоо тэгэл уйлж гуугаал, дуулж гуугаал тэгснэ Библийн ишлэлээр загнаж гуугаал 11-гээ өгөөч гэл ингээл юм ерөөсөө ёстойгоор явах ёсгүй л гэж би итгэдэг байхгүй юу? Би Христийг дагж байгаа маань үртэл би хайртай учраас би дагдаг. Түүнээс намайг ингээд дагах ёстой, чиста нарамстай гэ хинч намайг сүрдүүлээгүй. Бурхан намайг айцаар удирдаагүй. Бурхан биднэрт энэ Галаат номон дээр хэлсэн байгаа. Есүс Христээр дамжуулаад Бурхан биднийг аврахдаа биднийг өөрийнхөө баялаг хязгааргүй нэгүслийн ертөнц рүү төрүүлсэн юм а гэж. Энэ ишлэл намайг бүр үнэхээр гэгээр үлсэн. Өөрөөр хэлэх юм бол би одоо гим нүгэлтэй одоо тий Бурханы амлалтаас хол хүн шүү дээ бид нар ч одоо монголчууд одоо харь үндэстэн. Тэгээ явж идэл чи би аврагдсан. Би Христэд итгэсэн. Бурхан надад итгэлийг бэлгэлсэн. Итгэлийг миний дотор бий болгож өгсөн. Би итгэлээ. Би дахин төрлөө. Хаан төрсөн би. Хаан дахин төрсөн. Би сүм рүү төрөөгүй. Би аавынхаа шавхагдшгүй нэгүсэл ажиллаж байдаг тэрл ертөнц рүү, тэрл амьдрал руу би дахин төрсөн. Өөрөөр хэлбэл одоо надад хуулийн заалт маалтуудыг би одоо гүйцэлдүүлэх хүчтэй болсон гэсэн үг. Тэгэхээр одоо Паулийн энэ боож өгөх гэдэг нь бол аргагүй юм. Хууль чинь дууссан. Одоо хуулийн хүч, хууль өөрөө хүнийг аврах хүчгүй. Хууль хүнийг өөрчлөх хүчгүй. Зүгээр л аврагч ирэх хүртэл биднийг сахих ёстой байсан. Одоо Галаат номон дээр аягүй тодорхой хэлж байгаа шүү дээ. Насанд хүрэх хүртэл бид нар бүгдээрээ яг нөгөө одоо тэр чинь грек соёлд байсан юм байлээ л дээ. Одоо хүүхдүүдээ ингээд асран хамгаалагчд өгчдөг. Тэгээ асран хамгаалагч нь тэр хүүхдийн дээр бүрэн эрх мэдэлтэй насанд хүрэх хүртэл нь. Гэхдээ хизээ насанд хүрэхийг аав нь тодорхойлдог. Тэгээ аав нь тодорхойлох нас хүртэл асран хамгаалагч нь хүүхдийг бүх тал дээр нь хүмүүжүүлдэг. Одоо гэрийн хүмүүжүүлэгч багш гэсэн үг. Бүх юмн дээр. Тэгэхээр хуулийн үүрэг нь өөрөө энэ байсан. Тэгэхээр асран хамгаалагч чинь бидний аврагч биш байхгүй. Тийм учраас Паул эднэрт бүр ингэж тайлбарлаж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр Исмаил бол хүний аргаар бодож олсон ажил. Хүний хүчээр бий болсон ажил. Энд нэгүсэл юусоо оролцоогүй. Тэгвэл өнөөдөр бид нар Христэд итгэдэг хүмүүсээс Бурхан хамгийн түрүүнд түүний гэрийнхэн, түүний хүмүүс нь Бурханы өмнө зогсоод тайлангаа өгнө. Паул ч хэлсэн байгаа. Бид нар түүний өмнө очиод тайлангаа өгнө шүү дээ. За, тайлан дотор юу яригдах вэ гэхээр миний нэгүслэр чи юу хийж амьдрав? Гэдэг маань тодорхой болно. Нөгөө талаасаа би Бурханы нэгүсэлгүйгээр юу хийсэн? Тэгээд Еврей номон дээр хэлсэн байгаа штэ. Биш Илч Паул Коринтод бичсэн загтал дээр хэлсэн баа. Тэгэхээр хүн өөрийнхөө хүчээр өөрийнхөө бодлоор бодож олоод хийсэн энэ бүх санаачлагууд хичнээн сайхан байгаад, хичнээн хүчрхэг байгаад, хичнээн их хөрөнгө зарцуулсан байгаад тэр хүн бүх амьдралаа зориулсан ч бай. Харамсалтай нь Бурханы өмнө тооцогдохгүй. Галаат дээр ч тэгж ярьж илээ. Тооцогдохгүй. Тэгвэл өнөөдөр бид нар Бурханы өмнө тооцогдох юмтай байхын тулд Бурханы өмнө зогсоод аава би тэгж амьдрсан билээ гэд Бурхан ч гэсэн сайн байна миний итгэмжит хүүхдээ миний баяр баясгалан руу ор гэж хэлсэн байхын тулд бид нар яах ёстой вэ? Зөвхөн нэгүслэр нь л амьдрах ёстой. Нэгүсэл гэдэг чинь Бурханаас биднийг тэтгэдэг хүч байгаа. Одоо жишээлбэл би уучлах чадахгүй байлаа гэхэд би түүний шавхагдшгүй нэгүсэл дотор амьдарч байгаа юм бол би уучлах чадна гэсэн үг. Одоо бүх төрлийн одоо Бурханаас намайг төрүүлэхдээ тогтоосон ажил одоо даалгавар амьдрал энэ бүхнийг би үргэлжлүүлээд аваад явхад надад юу хэрэгтэй юм тэрэнд нэгүүлсэн байгаа даа байхгүй. Авраам 99-тэй байсан. Тэгэхэд Бурхан тэр л нэгүүлслээрээ эхнэр нь тэгэхэд
одоо 89-тэй байсан. Тэгээд Сара эртээдээ хүүхэд төрүүлдэг штэ. Тэгэхээр Бурхны нэгүсэл хүний итгэлтэй холбогдоод ирэхээр зэрэг тэр эмэгтэйгийн дотор бүр хүн бүрлдэж байгаа байхгүй юу? Хүүхэд төрүүлсэн. Тэгээ эн чинь Авраамийн хүч ороогүй. Авраамийн санаачлаг байгаагүй. Сарагийн хүч ороогүй. Сарагийн санаачлаг байгаагүй. Юу ч оролцохгүйгээр Бурхан хүнээ хүчрхэгжүүлээд тэтгээд аваад явахыг Христээр дамжуулаад бидэнд өгсөн эрх чөлөөт амьдрал, нэгүслэр дүүрэн амьдрал гэж бид нар хэлээд байгаа юм. Тэгэхээр одоо бид нар юуг бодох ёстой вэ гэхээр ялангуяа монголчууд бол маш санаачлагтай. Бид нар Христэд итгэнгүүт бидний санаачлага, бидний бүтээлч байдал бол бүр зүгээр ундран оргилж байгаа. Энэ бол аргагүй бидний нөгөө Бурхнаар бүтээгдсэн төлөв байдал маань. Тэгтээ бид нар одоо энд гэж байна. Та нар сүнсээр эхэлчээд одоо өөрсдийнхөө хүчээр дуусгана гэж юу ийд юм бэ? Бид нар яагаад ч юм аврагдсан. Яагаад гэвэл ариун сүнсний нэгүсэл байсан учраас. Тэгээ аврагдчаад одоо би өөрийнхөө хүчээр энэ авралаа гүйцэтгүүлнэ гэж байхгүй. Тийм л учраас Галаат ном бол өөрөө одоо Христээр дамжуулаад бид нар нэг тийм тасархай юр бусын урд хожид бодож төсөөлж байгаагүй, мөрөөдөж зүрхлээгүй тийм амьдрал руугаа орсон тэр эрх чөлөөрөө биднийг алхуулсан тухай яриад байгаа байхгүй юу? Бид нар тийм эрх чөлөөрөө дуудагдсан. Бид нар яаж амьдрах нь таашгүй. Тийм тасарсан одоо гайхалтай. Тэгээд за хууль эрх чөлөөт байдал одоо энэ хоёр бол ийм ба. Тийм л учраас Бурхан Авраамд хэлсэн байхгүй юу? Ишмаэлийг Хагаартай явуул. Ээдээ биднэрт ийм өдрүүд таарна. Чиний хийсэн ажил бол чи л өөрөө хийсэн. Миний амлалттай холбоогүй. Тийм учраас чи одоо над хийсэн ажлаа тавьж явуул. Гэх тийм сонголтууд, тийм одоо яриануд Бурхан ба хүн хоёрын хооронд болно гэж би боддог. Хүмүүс хүн гэдэг амьтан өөрөө угаасаа маш их бүтээлч санаачлагтай учраас бид нар одоо ингээд Бурханы төлөө юм хийх гээл Паулийн загтлууд дотор нэвт шингэсэн нэг санаа байдаг. Яг гоо энийг мэдээд авчвал түүний загтлуудыг уншиж хахад хүмүүст ойлгомжтой болно. Тэр санаа юу вэ гэхээр чи Бурханы төлөө юм хийн гэж бодсон цагаасаа эхлээл Бурханаас холдож эхэлнэ. Харин Бурхан минь та надад хийсэн бүхэн, таны надад бэлдсэн бүхэн лүү би орё, намайг аваач. Би өөрийгөө танд өгж гэнэ. Таны ажил руу би орё гэх юм бол бид нар түүний ажил дотор алхаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ миний хичээл зүтгэл чармаалттай хамааралгүй гэсэн үг. Тэгэхээр Паул бол өөрөө цэвэр тэгжил амьдэрсэн. Энэ бол яхааргүй хууль ба авралын хоорондын ялгаа. Дараагийн одоо миний одоо баг илчлэлт гэж ойлгож авсан зүйл бол энэ 5 дахь бүлэг 5-ын одоо 19-с эхэлж байгаа баха. Тэгээ 19-с эхэлж байгаа. 5 дахь бүлэг дээр Паул ариун сүнсээр энэ бүхэн үргэлжилж хийгдээд ариун сүнсний үр жимс ургаад ингээд явах ёстой тухай ярьж байгаа. Гэхдээ дунд талд нь энд хамгийн гол нь бид нар итгэж хүмүүст бичиж байгаа гэдгийг юусэн мартаж болохгүй. Би өөрт нь одоо бяцхан итгэж хүүхэд итгэлийн хувьд одоо бага байхдаа энийг уншихаараа шууд сонирхол унтарчдаг байсан. Ялангуяа 5-19-с эхлэн уншихаар. Яг л энэ миний тухай биш. Энэ бол итгэдэггүй хүмүүсийн тухай. Энэ бол одоо миний гэмт амьдралтай холбоотой. Тэгэхээр энэ бол надад хамаагүй гэж боддог. Гэтэл энэ бол итгэдэг хүмүүст хандаж бичсэн захидал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яагаад надад илчлэлт болж орж ирж байна гэхээр өнөөдрийн бидний амьдарч байгаа үе бол Христ яг ирэхийн өмнөх үе муу юм байна гэдгийг би ойлгож авсан. Одоо бид нар Христ яг хизээ ирэх юм бол та гэж бүгдээрээ гансраад ингээд гансрал гангийнх ерөөсөө хэрэггүй. Бид нар одоо ерөөсөө ариун сүнстэй хамт амьдрах хэрэгтэй. Тэгээд тэр 90 тэртээ дэргүү. Харин 5 дугаар бүлгийн 19-с эхлээд хэрв чи ариун сүнсгүйгээр өөрөөр хэлбэл нэгүслээс нь тасраад бүхнийг өөрийнхөө хүчээр, өөрийнхөө бодлоор, өөрт байгаа хүчин зүйлүүдээрээ дамжуулаад хийж чадна гэж бодоод явах юм бол чиний амьдрал ийм болох бөгөөд
үр дагавар нь ийм байх юм байна гэдгийг Паул энд хэлж өгсөн. Яг Монгол орчуулга дээр бол маш тийм товч бөгөөд тодорхой байд юм билээ. Тийм учраас магадгүй бид нар нэг тоодгүй бах. Харин би зүгээр энийг нөгөө өөрийнхөө Библи судлаж зориулаад ингээд орчуулсан чинь би бүр сүултээ айгаад хүүе эн чи юу ямар амар юм бэ. Тэгээд бүр дотор арзганаад. Тэг яг би эндээс ингээд өөрийнхөө орчуулж өөртөө зориулж орчуулсан шүү. Тийм зүйлүүдийг нь хэлмээр байна л да. Энд дэштэй Паул хэлж байгаа. Бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэж амьдрах амьдрал буюу хуулийг сахиж амьдрах. Өөрөөр хэлбэл тэгэх ёстой, ингэх ёстой. За би ч ёстой тэгэх ёстой шүү дээ. За би ч ёстой ингэх ёстой шүү дээ гэж өөрийнхөө хүчээр хийх гэж зүтгэдэг амьдрал чамд юу өгөхийг би та нарт одоо харуулъя. Би одоо мессеж баялаас ярьж байна л да. За тэгээд энд айгүй олон зүйлсүүдийг хэлсэн ба. Хамгийн эхлэхдээ сексийг ярьж гисэн. Байдал нэг үйдэн хөндий хямд секс. Би дэ бодсог. Энэ апостол хүн чинь заавал одоо энэ сексийг хамгийн түрүүнд одоо энэ ингэж амьдруул те ариун сүнсээр биш өөрийнхөө хүч чадал, өөрийнхөө хөрөнгө мөнгө, өөрийнхөө бодол санаа боловсрал түшгэлж амьдруул хамгийн түрүүнд юу болдгийн амьдрал чинь гэдгийг харуулахдаа заавал энийг одоо харуулдаг нь юу юм бэ гэж асуулаа өөрөөсөө. Тэгээ бодоод байхад энэ бол уул нь бол хүн бүхний хамгийн нандиндаг зүйл шүү дээ. Хамгийн нандин зүйл. Ерөөсөө яриад байдаггүй, ярих ч ёсгүй, туйлын нандин гэсэн мөртлөө эндээс л бүхий л ариун байдал, эндээс л бүхий л үржил хөгжлүүд гардаг. Гэтэл яг энэ нь ялцарч байгаа байхгүй хамгийн түрүүнд. Тэгээд бид нар одоо ингээд хэрэг худалдааны юунуудыг рекламуудыг харах юм бол үгүй нэг цагаан будаа зарж байгаа худалдааны реклам байсан ч гэл тэнд нэг хүүхэн зогсож байгаа ч гэдэг. Гэхдээ бүр ерөөсөө нэг хүүхэн харж ижил бид нар нэг бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Эсвэл нэг гоё залуу харж ижил ч юм уу. За тэгээд хагас нүцгэлжүүл бүр гоё гэдэг ч юм уу юу гэдэг мэдгүй. Тэгээд хүмүүс бүр ерөөсөө тэр хин ямар царайлаг гоё эмэгтэй, ямар царайлаг гоё эрэгтэй хүн юу сурталчлаад байна. Тэрнлөө хашуурдаг. Тийм учраас нийгмээрээ нүрээ засдаг. Хин ч өөртөө сэтгэл хангалуун байхаа болцсон. Бүгдээрээ л хамраа янз хичнээн хөөрхөн залуу охтууд өөрсдийнхөө биеийг сэгэлж ш. Тэгээ энэ бүхэн чи эцэстээ яг энэ одоо энэ байдгал нэг хүүтэн хөндөө хямд секс гэдэг юм руу ч татан оруулаад байна гэж би хараад байгаа байхгүй. Тэгээ цаашаа чиний амьдрал ийм болж хувирна. Үнэр орж өмхийрсэн хог шиг бодол санаатай болно. Сэтгэл хөдлөл чи яг тийм байх бол. Тэгээ цааш нь чи барьж авсан аз жаргалдаач баярлаж чадхаа байл. Энэ бүр үнэн амар тхүү. Дараад нь чиний биширч шүтдэг зүйлсүүд чинь амар хямдхан. Ямар ч үн цэнгүй. Хямдхан шүтэнүүд өчүүхэн биширлүүд бий болно. Дараагийнх нь болохоор гайхамшигын үзүүлбэрийг хөөцөлддөг шашинлаг байдлуудад чи таашаал авч эхэлнэ. Дараад нь гүн ганцаардлын солио өвчин тусна. Солиор нь. Одоо энэ чинь нөгөө нэг сэтгэл зүйн хэлээр бол одоо параной. Учир малгаагүй хүмүүсийг харддаг. Ганцаараа байсаар хагаад бүр ингээд бүр балаа болцсон. Одоо ийм хүмүүс сүм дотор сууж байгаа шүү дээ. Би бүр заримдаа энэ хүн яагаад ингээд учир малгаагүй хүн хардаа л гэдэг. Бүгдийг хардна. Хажуу сууж байгаа итгэвч ахан дүүсээ хардна, урд нь номлож байгаа пастраач хардна. Нөхрөө хардна, эхнэрээ хардна гэдэг ерөөсөө. Энэ чинь хүн ерөөсөө хинтэй ч холбогдохоо болоод ганцаараа болоод уцаа маажаад эхлэхээр зэрэг тусдаг өвчин байгаа байхгүй. Дараад нь амиа өгөхөөс ч хамаа буцахгүйгээр өрсөлдөнө. Хинтэй ч хамаагүй. Бүр гудамжны гуйлах чинь байсан ч өчүүхэн амжилт харах юм бол би чамаас илүү чадна. Өрсөлдөнө. Дараад нь бүгдийг шунан хүсээд авсан ч ханаж цадхаа мэдхэ бол. Одоо ярьж байгаа штэ энэ пластик мис заслууд хийлгээд байхаар хүн ингээ сүултээ донтчдаг. Тэг ингээ бүр сүултээ юугаа янзлуулах вэ гэдэг ингээ донтоод. Энэ ч одоо яг мөн. Цаашаа харгас зан авиртай болно. Хайрлаж байгааг ойлгохгүй хайрлуулах чадваргүй болно. Гэр орон нь дотроо хагарч боторно. Гэрлэлт, гэр бүлүүд тусгаар болно. Нэг мөртлөө тусгаар. Бүгд тус тустай. Нэг өрөөнд өөр өөрийнхөө ертөнцид.
амьдрна. Ингэж салангад болно гэсэн үг. Өчүүхэн бодол санаатай, хуйширсан хүслүүдтэй, хоббийн хүртэл нэг талыг барьсан явцуу. Зорилгууд нь бүгд нэг талыг барьсан, хит нэг талыг барьсан, ямар ч тэнцвэргүй. Тийм амьдралын хэм маягтай болно. Тэгээд бусдыг хэрэггүй эд юмс мэт харна. Хүн бүртээ өрсөлдөн, бусдын амжилтыг үзэж чадхаа болно. Энэ нь байнга давтагддаг, тойрог дотор эргэлдэх мэт загвар болж тогтно. Тэгээд үүнийг өдөөгөөд байгаа сэдэл нь юу юм бэ гэхээр хүний амиа бодсон одоо өөрийгөө л боддог, өөрөөсөө ерөөсө хитэрж бодож чаддаггүй тэр байдал бас дээр нь байнгын түгшүүр. Энэ бүр намайг бүр үнэхээр гайхшруулсан. Гүүэлгүүдээ бурхан минь бидний сүм чуулганд ийм хүмүүс байдаг гэж юу? Бага. Яа тэгвэл тэгэхээр би бодлоо одоо тэгээд эндээс юу гэж ойлгосон бэ гэхээр бид нар яг тэр үед амьдарч байгаа юм байна. Паул энэ Есүс Христ энийг Матай номын 24-25 дээр зөгнөөд хэлсэн. Эцсийн цаг ирэхэд одоо бид нар чи эцсийн цаг гэдэг нэг 2000 жилиг яриад байгаа шүү дээ. Эцсийн цаг чинь Пентекостийн өдрөөс эхэлсэн байгаа байхгүй юу? Эцсийн цагт бурхан өөрийн сүнсийг бүх эрэгтэй эмэгтэй боол чөлөөт хүмүүсийн дээр цутгах нь. Эцсийн цаг чинь тэгээ эхэлсэн байна. Одоо бид нар 2000 жил эцсийн цагаар явлаа. Харин одоо төгсгөлийн өдрүүд ирсэн байна. Тэгээд би энийг өөрөө үе эн чинь ерөөсө бид нар чинь төгсгөлийн үед амьдарч байгаа. Эзэн юу ирэх гэж байгаа юм ба штэ гэж би хүлээж авсан гэж яриад байгаа байхгүй юу? Тэгээд энэ шинж тэмдгүүдийг уншаад байхад би ийм айгүй олон хүнийг таних юм бэл. Гэхдээ бүр сүм дотор шүү. Сүм дотор. Тэгээд надад бүр айгүй амар төгшүүр төрсөн баг. За тэгэнгүүт Паул дараад нь одоо ариун сүнсийг ярьсан. Ариун сүнсээр тийм учраас ариун сүнсээр амьдрах ёстой юм а бид нар. Ариун сүнстэй хамт амьдрах ёстой юм. Бид нар ингэж амьдрч дуусгах ёсгүй. Ариун сүнсээр хамт амьдрах ёстой. Бурхны замуудаар амьдрах ёстой. Тэгэнгүүт Бурхны замуудаар амьдрахад одоо бид нар Галаат номон дээр яадаг ариун сүнсний 9 үр жимс гэж ярьдаг. Message Bible дээр бол энийг бүхэл бүтэн амьдралын хэв маяг болгож орчуулсан байгаа. Энэ нь надад их таалагддаг. Тэгээ энийг бид нар өөрсдийнхөө амьдрал дээр ургаж яах нүгөө гэж харах хэрэгтэй. Би одоо өөрөө гэртээ мойлны мод одоо нэрсний мод тарьж, сарнаан бот тарьж ингээл одоо ингээл юмс тарьж яана л да. Тэгээ би өглөө болгон босоод цуцалтгүйгээр тэр мод ботаа үзэж явахдаа нэг ширхэг цэцэг дэлбэлж үү, нэг ширхэг жимс гарч үү гэж би хайдаг. Хэрв тэр бут юу ч ургуулахгүй 10 жил бол би устгаад оронд нь өөр мод суулгахаас өөр арга байхгүй. Тэгэхээр Бурхны замуудаар Бурхантай хамт амьдрахад ийм юм болно гэж байна. Жимсний талбайд ургац ариун боловсрох мэт бидний амьдралд тэр бэлгүүдэд тасралтгүй өгнө. Тэр бэлгүүд нь юу юм бэ? Одоо энэ дээр ч гарч ирж байгаа байхгүй юу? Бусдыг гэсэн хайр инэрл, өрөвч байдал. Энд чинь хүн хүчээрээ бий болохгүй, энэ чинь хуулиар бий болохгүй. Хуулийг сахисан хүмүүс Христ хурж ирээд хүмүүсийг эдгэж яхад чи яагаад амралтын өдрөөр хүн эдгэж байгаа юм бэ гэсэн шүү дээ. Тэгэхээр бидэнд өгч байгаа тэр бэлэг Яаков номон дээр Бурхан бидэнд бүр өөрийн бэлгүүдээ бүр цутгалан мэт хүрхрээ мэт цутгадаг гэж байгаа. Тэгэхээр тэр бидний амьдралд бусдыг гэсэн хайр инэрлийг өгөх нь байна. Нөгөө өөрийн хүчээр амьдрах гэсэн хүмүүс болохоор хүнийг хайрлахаа болдог гэсэн. Хайр инэрл өрөвч байдлыг өгдөг. Бас амьдрал нь халгим цалгим мөн чанартай болж эхэлдэг. Бурхантай хамт амьдраад ирэхээр баяр хөөр байнга тэнд ерөөсөө асгарж идэг. Энэ бүгдээрээ мөнгөөрч авч чадахгүй, хүчээрч авч чадахгүй, боловсрлоорч авч чадахгүй юмсуудыг би ярьж штэ. Чи хизээч хүч энергиэр дутхгүй. Амьдрах санаачлагаар хизээч дутхгүй. Бид нар зүгээр нэг амьдрахгүй байх нь штэ. Бүр гүн байнгын идэвхтэй санаачлага дотор. Гэхдээ энэ нь Бурхны оронд юмсыг хийх санаачлага биш шүү. Шинийг нээх, бүтээх, эргэн тойрныхоо ертөнцтэй бодтойгоор холбогдож амьдрах. Өөрийгөө зүгээр нэг газар төгжчихэл тэгэл амьдраад байх биш.
нийгэмтэйгээ холбоотой амьдрах, нийгэмдээ санаа тавьж амьдрах, үеийнхэндээ хамгийн сайнаар үйлчилж амьдрах, үүний төлөө би юу хийж чадах вэ гэж нэг ирэн хайх, санаачлах, ажлынхаа газар дээр би яавал эерэг уур амьсгал бий болгох вэ гэж бүр үнэхээр бурхнаас ирэн хайх. Сэтгэл хөдлөлөө бүрэн чөлөөтэй хинээс ч үл хамааран илэрхийлж чадах. Дөлгөөн, намуу, тогтвортой, амар амгалан ороо босгаа биш амьдралаар амьдрах, хугаршгүй байх, бууж өгөхгүй байх, тууштай байх, юу ч болж исэн хувиршгүй, эрх шагналын төлөө яг одоо шаргуу хөдөлмөрлөдөг, анхаарлыг сарниулах зүйлс автдаггүй. Гэхдээ энийг бид нар ямар хүчээр олж авах юм бэ? Энийг ямар мөнгөөр бид нар олж авах юм? Мөнгөтэй болсон ч хүн энийг олж чадахгүй байгаа учраас хүмүүс хоосроод байгаа шүү дээ. Гаднаасаа юмжаад байгаа мөртлөө дотроо хоосроод байгаа байхгүй. Тэгэхээр Паул бүр үнэхээр тайвшруулж байгаа юм шиг хэлж өгч байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт одоо зүрхэн зүг биш ариун сүнсээр хөтлүүлж амьдрах, ариун сүнсний ажиллагаанд өөрийгөө өгч амьдрах. Өглөө босоод за ариун сүнсээ өнөөдөр бол таны өдөр юм. Та өнөөдөр яамаар байна намайг тэрүүгээрээ л хий. Би одоо зүгээр л танд өөрийгөө өгч чинь. Одоо бид нар авч биш, одоо бид нар өгч амьдрах хэрэгтэй байхгүй юу? Ингээд ариун сүнсэнд өөрийгөө өгөх тусам бурхан миний амьдралд бэлгүүдээ өгөөд миний амьдралд одоо би одоо тэр нөгөө бурханы хүсээд байгаа тэр нэгэн нь болж хэлбэржүүлэгдэж амьдрах болчиход байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ надад бол үнэхээр одоо эцсийн цагийн төгсгөлийн өдрүүд ирсэн байна гэдэг дохойг бол маш чанга дуургаж өгсөн. Нэгдүгээр, хоёрдугаар би бүр үнэхээр ариун сүнсний өмнө дахиад өөрийгөө өгсөн. Би бүр өдөр болгон ч өгнө. Өглөө босоод би өгнө. Ариун сүнсээ өнөөдөр бол таны өдөр. Өнөөдөр та бүр үнэхээр бид нар яг үнэндээ биш үү те. За яста яана бистэ Библийг уншмаар байна. Бистэ Библийг уншия гэд би өөрөө хичээгээд Библийг уншаад за одоо би энийг амар ойлгоё гэд ойлгодог юм биш ээ. Эсвэл би одоо заастаа суугаад айгүй гоё залбирандаа гэхээр залбирдаг ч юм биш. Эн чинь бүгд дандаа нөгөө л нэгүсэл намайг чадваржуулж идэг байхгүй юу? Чадваржуулж идэг. Заримдаа бид нар ялангуяа энэ олон хоногор наадамдсны дараа бол бүр сүнслэг байдлаа гэдэг шүү дээ. Ер нь бол гээгээд бүр ингээд бараг л чихэн дотор морин төвөргөө сонсогдоод тэгэл нөгөө уртын дуу муу ихшиглээл одоо би ч одоо юусан бэлээ би ч нэрээ нэг сүнслэг амьдралтайсан билүү гэд бодохдоо хүрдэг байхгүй юу? Тийм л тэгэхэд би түнлөө очоод за аваа би үнэхээр одоо тань руу би дахиад өөрийгөө авчирч өгч байна. Та өөрөө тэтгэж та тэнхрүүлж та дуршлыг өгөөч. Та эргүүлээд миний бүхэл одоо сүнслэг сонирхлуудыг одоо тэ сониуч байдлыг одоо Библи унших дуршлыг одоо тантай амьдрах амьдралыг маань та бүр үнэхээр өрдөгч өнөөдөр дахиад түнд өөрийгөө өгөхөд бурхан дуртайя дахиад ажиллаж эхэлдэг. Тийм учраас яг үнэндээ бурхан намайг аварсан амьдрал дотор би бурхангүйгээр юу ч хийж чадахгүй. Бурханы төлөө амьдрна гэдэг бол бурхан чинь надад бид нар ер нь их сонирхолтой ер нь өөрсдөө сэтгэлгээгээр бодох юм бол жишээлбэл бид нар ингэдэг ихийнхээ ачийг хариулъя гэж шүүдрийн ус цуглуулж байгаа цай чанж өгөө гэдэг. За би бүр одоо миний нэг сайн таньдаг хүн шүүдрийн усыг хичээнгүүлэн түүгээд ээждээ цуглуулад ээждээ цай чанж өгсөн гэж хэлээ. Би бол үнэхээр хүндэлсэн. Тэр бол шаргуу хөдөлмөр шүү. Тэгтээ эн чинь одоо бурхан чинь одоо биднээс ач шаарддаг байхгүй юу? Би чамайг аварсан одоо чи миний ачийг хариул гэж. Бидний ээжүүд ч тэгээ шаарддаг шүү. Ер нь бол миний ээж л надаас сувдаа би чамайг өсгөх гэж одоо их зовлоо одоо чи миний ачийг хариул гэж надаас л би ч хүүхдүүдээсээ шаардахгүй. Тэгэхээр бурхан минь та намайг аварсан одоо би яаж зүгээр суугаад байх вэ гэдэг энэ сэтгэлгээ бол тэгэхээр яах нь вэ? Хүний сэтгэлгээ. Энэ чинь нэгүсэл биш. Харин одоо та намайг аварчиж яах гэж аварсан та намайг? Тэгэхээр танд нэг зориг байгаа шүү дээ. Тэгэхээр би тэр зориг чинь л өөрийгөө өгье. Тэгээ та намайг нэг за би энийг аваад нэг би ингэж амьдруулна та гэсэн нэг юм байгаа да танд. Тэгэхээр та тэрүүгээрээ л амьдруул. Би бол чөлөөтэй шүү. Танд би олдсон шүү. Би байнга олдсон шүү. Авраамийн амьдрал бол олдцтой хүний амьдрал шүү дээ. Бурхан дуудлаа тавгал гараад ирдэг. Ерөөсөө би завгүй байна. Би дараа сард би яг одоо би хөвсгөл далаа дээр хамраад явж гэнэ гэдэг юм. Олдцтой хүн байхгүй юу? Бурханд өнөөдөр олдцтой хүн хэрэгтэй байна. Тэгээд өөрийгөө өгдөг. Бурхан миний яах гэж аварсан тэрүүгээрээ л намайг амьдруул.
Яг би ер нь бол ийм л хоёр зүйл энэ Галаат номоос их тод харж байна. Тэгээ ерөнхийдөө бол миний асуух гэсэн асуултуудад бүгдээрэнд нь хариулт хэлчихлээ л дээ. Тэгэхээр ариун сүнс одоо 3:2 дээр Паул асуудаг шүү дээ. Та нараас би асууя. Та нар Мосегийн хуулийг дагж байгаад ариун сүнсийг хүлээж авсан уу гэж асуудаг тий. Тэгээд 5:16-аас бас ингэж байгаа. Ариун сүнс та нарын амьдралыг удирдгээ. Тэгвэл та нар гэмт мөн чанараа дур хүслийг үйлдэхгүй. Яг үнэ. Бидний нүгэлт зөвхөн ёрын мууг тэр сүнсний хүслийн эсрэг зүйлийг хүсдэг. Тэгээ бид нар хайныг хидчнээ хүссэн ч үйлдэх чадваргүй байсан. Яагаад тэгэхээр мөн чанар маань гим нүгэлтэй учраас. Харин ариун сүнсээр үйлдүүлэх юм бол та нар Мосегийн хууль захирагдах үүргээс чөлөөлөгдөнө. Тэгээ энд нэг одоо Бурхны хийсэн нэг ажлынх нь одоо бид нар ингээд харахад ариун сүнс орж ирж байгаа байхгүй. Мосегийн хууль өгөгдөхөд тэр хуулийг биелүүлэх хүч нь буюу ариун сүнс орж ирээгүй цуг. Ариун сүнс бол зөвхөн Христийг хүлээж авсан хүнд өгөгдсөн Бурхны амласан сүнс байгаа байхгүй. Тэгээд энэ ариун сүнсний одоо таны түрүүний хэлсэн ариун сүнсний ажиллагаа одоо бид нар хуулиас чөлөөлөгдөөд бас нэг бидний чөлөөлөгдсөн юм юу гэхээр гим нүглээс чөлөөлөгдсөн. Тэгэхээр би хуулиас чөлөөтэй одоо хуулийг Паул энд бас 4-р бүлэгтэр хэлсэн байна л да. Энэ ертөнцийн сүнслэг суурь зарчмууд гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл ертөнцийн зарчмууд худлаа ярьж болохгүй. За худлаа ярьж болохгүй гэдгийг Мосегийн хуультай хуульгүй бүх хүн мэднэ шүү дээ. Ер нь бол бид нар бүгд л мэднэ. Энэ бол яг нөгөө энэ ертөнцийн одоо хүний гаргаж ирсэн зарчмууд байна шүү дээ. Мэдээж хүн өөрөө Бурханаас ихтэй учраас сайн мөг яаж болох вэ, юу болох вэ гэдгийг дотроо мэдээд байна л да. За тэгсэн чинь за би итгэгч болцсон. Одоо би аврагдсан юм чинь яахтай хаяа худлаа ярихад яах вэ? Тэгээд би уучлаарай гэд нас гойход Бурхан намайг уучлаа шүү дээ. За гэтэл би өөрөө худлаа ярих хүслээсээ бас чөлөөлөгдсөн байхгүй уг нь бол. Тэр шүү яг үнэ. Тэгэхээр энд яг нэг юм дундтлын нэг оргилцэг харагдаад байна л да. Баруун гарталд хууль, зүүн гарталд миний өөрийн нүгэлт хүсэл энэ хоёроос би хоёулангаас нь чөлөөлөгдөөд яг тэр дунд байгаа эрх чөлөө гэдэг тэр нэг симхий завсар дээр гарч ирчээд байна л да. Тэгээ энэ завсар дээр яаж алхах вэ гэхээр ариун сүнсээр алхаа гэж Паул энд хэлээд байгаа байхгүй. Ариун сүнсээр алхаа. Тэгээ энэ бол яг саяны таны хэлсэн зүйлсүүд л байна л да. Миний бас ойлгож авсан зүйлсүүдээр. Тэгээд ариун сүнсний хамгийн түрүүнд хийдэг ажил бол миний бодлоор надаар дамжуулаад ариун сүнс ажилласаа гэдэг бол хоёр дахь зүйл. Нэг дахь зүйл юу гэхээр ариун сүнс над дээр ажиллах хэрэгтэй. Яг үнэ. Тэр энэ хэсгийг бид нар ерөнхийдөө алхасаад яагаад тэгэхээр бид нар нөгөө ариун сүнсний хүч, түүний хүчээр үйлдэгдэж байгаа ажлуудаас алдрынх нь одоо хагас нь бидэрт ирдэг учраас тэр алдрыг бид нар авах дуртай учраас ариун сүнс надаар дамжуулж хүн эдгээгээсээ ариун сүнс надаар дамжуулаад номлоосоо тэгхийн бол хүн болгон чи ямар амар номлоо гэд хэлэн штэ ойлгомжтой ямар мундаг юм бэ тэрэнд бид нар дуртай байхгүй тэгэхээр ариун сүнс надаар дамжуулаад бурхны хүслийг хийгээсэ гэж бид нар маш их гуйдаг хэрнээ ариун сүнсээ та над дээр бурхны ажлуудыг хийгээч намайг та түүний хүүтэй адилхан болгооч гэж бид нэр хэр залбирдаг вэ хэр гуйдаг вэ түүнээс түүний тэр над дээр хийж байгаа ажлуудыг бид нар хэр хүлээж авдаг вэ гэдэг асуулт бас надад төрж байгаа байхгүй юу. Яг үнэ. Тэгээ миний хувьд бол юун түрүүнд ариун сүнс над дээр ажиллах хэвээр. Одоо бид нар Библийг судалж гин бурхныг таньж мэдэх гээд бид нар хичээж гин. Энэ нь бид нар ямар нэг юм хийхийн тулд гэхээсээ илүү өөрөө эхлээд үүгээр өөрчлөгдөж түүний дагуу нэгэн болж бидний амьдрал өөрчлөгдөх нь нэгдүгээрх зорилго нь байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ үгс чи өөрөө эхлээд бидний амьдралыг намайг миний хувь хүнийг
барьж байгуулад одоо тэр надаас сая энэ 5 дугаар бүлэг дээр гарсан ариун сүнсний үр жимсэд гарч байж гимэн дараагийн надаар дамжих ажиллагаанууд чинь хийгдэх ёстой гэсэн энэ одоо дистара надад анзаарах энэ юг Галат номыг уншиж хахад. За тэгээд хамгийн сүүлийн нэг асуулт надад байна л да. Ягаад гэхээр миний өмнөх асуултуудад та угаасаа хариулсан учраас би давтаад яах вэ гэж бодож байна. 3:5-аас 11 дээр зөвхөн итгэлээр амьдрах тухай ярьж байгаа. Энийг бол бид нар ерөөсө байнгын лиш татаж ярьдаг. Зөвхөн итгэлээр амьдрдаг, зөвхөн итгэлээр амьдрдаг гэл. За тэгээд одоо бурханд итгэж гин, одоо бурхан намайг хангана, бурханд итгэж гин, бурхан ингэн гэл. За ингэж явсаар ирсэн. Тэгээд энэ талаар би бас тантай ярилцъя гэж утсан. Энэ 3-аас эхлээд би уншил та. 3-5-аас эхлээд. Би дахин асууя. Хуулийг мөрцсөн учраас бурхан та нарт ариун сүнсийг бас гайхамшгуудаа өгсөн үү? Мэдээж үгүй. Зөвхөн Христийн талаарх мэдээг сонсоод итгэсэн учраас юм а. Энэ нь Авраам бурханд итгэсэн учраас итгэлийнх нь улмаас бурхан түүнийг зөвхт гэж тооцсонтой адилхан. Тэгэхээр зөвхөн бурханд итгэлээ тавьдаг хүмүүс л Авраамийн жинхэнэ хүүхдүүд мөн. Тэгээд зогсохгүй энэ цагт бурхан харь хүмүүсийг итгэлийнх нь улмаас өөрийн мэл мэд зөв болгохыг бичээс урдаас мэдсэн байв. Бурхан Авраамд бүх үндэстэн чамаар дамжиж өрөөгднө гэж хэлэхдээ л аль эрт энэхүү сайн мэдээг тунхагсан юм. Тиймээс Христэд итгэлээ тавьдаг хэн боловч Авраамын итгэлээрээ хүлээн авсан өрөөлүүдийг хуваалцснаа. Тэгээд бурхан хуулийн номд бичигдсэн бүх тушаалыг тунгаан бясалгаж мөрддөггүй хүн хараагдсан гэж бичээс өгүүлдэг. Тиймээс хууль түшиглэх замаар бурханы өмнө өөрсдийгөө зөв болгох гэсэн хүн хараалт ор явна. Тэгэхээр хинч хуулийг дагаж мөрдснөөрөө бурханы өмнө зөвхт болж чадахгүй тодорхой боллоо. Учир нь бичээс зөвхт хүн итгэлээрээ амьдрдаг гэжээ. Тэгэхээр энэ дээр зөвхт хүн итгэлээр амьдрдаг гэдэг ишлэлийг бурханы хуулийг дагах болон бурханы амлалтыг итгэлээр хүлээн авахтай холбож яриад байна л да Паул. Тэгэхээр энэ зөвхт хүн итгэлээрээ амьдрдаг гэдэг үг чинь энэ хөлбөр ер нь таны хувьд энийг юу гэж ойлгодог вэ? Энийг бид нар юу гэж ойлгох ёстой юм бэ? Энийг бид нар үнэхээр ойлгочих юм бол бид нар жинхэнэ эрхчлөлөөр орно л доо. Яагаад гэвэл энэ одоо зүгээр энгийнээр ярил л да. Одоо Авраам бол биш дээ. Бурхан минь ээ, та ингээд надад нэг юу гэдэг 10 газар өгчөөж гээл тэгмүүд бурхан за сонслоочны залбирлыг сонслоо гэж өгөөл тэгээд 10 газартаа олчоод явж байсан. Бурхан минь ээ, та надад одоо нэг 100 толгой бог мал өгчөөж гээл тэгмүүд бурхан өгөөл тэгэл явал тэгэл Авраам айгүй гоё итгэлээрээ юм цуглуулаад итгэлээрээ айгүй гоё юмтай болоод ингээл яваад байсан чи бурхан түүнийг зөвт гэсэн биш шүү дээ. Тий. Энэ одоо өнөөдөр бид нар нөгөө нэг өчүүхэн бодлороо бурхантай уулзаал бурхан надтай яриад ингээ бодсоор хагаад одоо чи дээр нэг ярьжсэн да бүр нэг төсөөллийн бурхантай болчихсон. Тий. Харин бурхан намайг санаанд ороогүй байхад Христэд итгэх итгэлээр аварцсан. 1998 онд. Би ийм юм надад тохиолдно гэж бодоогүй. Гэхдээ би Христийг миний эзэн болооч, миний амьдралын эзэн болооч, би бол гим нүгэлтэй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бурхан миний гим нүглийн асуудлыг шийдэх гээд хүүгээ илгээсэн юм байна. Хүүн загалмай дээр цовдлогдож үхээд дахин амьсан юм байна. Би үүнд итгэя гэсэн. Яг тэр секундэд бурхан намайг чи бол зөвхт гэж хэлсэн ба. Тэгэхээр бурханы өмнө хэн зөвхт юм бэ гэхээр бурханы ярьж байгаад итгэдэг хүн л зөвхт байгаа байхгүй юу? Өөрөө юм гуугаал, өөрөө нэхэл, өөрөө зохиогоол, өөрөө тэргээ бурхнаар зөвшөөрүүлж гин гэж бодоол ингээ явж байгаа биш. Эсвэл юмыг дандаа зөв хийдэг хүч огт биш. Энэ чинь өөрөө одоо энэ бурхны авралын ажил чинь Есүс Христ штэ. Өөр аврах нэр Тэнгэрийн дор байхгүй. Бурхан хүн төрлөختнийг аврахын тулд нэг том төсөл, ганцхан цор ганц төсөлтэй. Тэр төсөл нь юу гэхээр Христийн загалмайн ажил ба дахин амьлалт байсан. Энэ л том төслийг хүнд танилцуулсан. Эхнээсээ л танилцуулсан. Тэр бүр одоо тэр төслийг нь таниад мэдсэн Абелийг бид нар санаж байгаа. Абель тэр төслийг мэдсэн учраас хураг өргөсөн.
Тэгээ хураг өргөснийхээ хариу тэр ахта алуулсан. Яг Христийн амьдралаар амьдрсан шүү дээ. Тэгэхээр Бурхны яриад байгаа тэр том төлөвлөгөө, тэр бидний амьдрал зориулаад надтай ярьж байгаа тэр зүйлс нь хүн итгэхийн арга байхгүй угаасаа. Бид нар одоо Бурхныг миний чадлын дагуу, миний төсөөллийн дагуу, миний бодлын дагуу ярьдаг юм шиг бодохоо болох хэрэгтэй. Бид нар Бурханд заахаа болох ёстой. Би энээс бүр үнэхээр татгалцсан. Юу ч болж исэн бид нар дандаа заадаг. За Бурхан минь ээ, та одоо ингээрэй. Та одоо манай цуглааныг яг ийм болгоорой. Та одоо манай цуглааныг 500 үнэтэй болгоорой. За та одоо манай цуглааныг нэг тийм өөр гэсэн газартай болгоорой. За тэгээ байж идэл чинь та манай цуглаанд 10 эрэгтэй өдөрдөгч өгөөрэй. За тэгээ байж идэл 10 эрэгтэй өдөрдөгчд маань 10 сайхан эхнэр өгөөрэй. Гэхдээ Бурхан одоо яг юу бодож юу хийх ёстой энэ бүхэнд. Тэгээ яг бидний залбиралд Бурхан хариулаад байна уу? Эсвэл одоо бүг хариулаад байна уу? Энэ зөв түүний амьдрал биш. Авраам байж боломгүй амлалтанд итгэсэн. Тэр зүгээр итгэлээрээ очих газар нь ямар газар юм бүү мэд. Зүгээр л алах. Энэ урагшаага хараад алхаад байсан Авраам хин ингэж чадах юм? Хинд энэ боломжтой юм? Өөрөөр хэлэх юм бол төгс хүчит бүхнийг мэддэг, бүгдийг чаддаг. Одоо бүр яаж ч энэ толгоогоороо төсөөлж тооцоолж чадахгүй тэр Бурхан хүнтэй яриад би ингэнэ гэж хэлж байгаа бол би за ёстой таны хэлснээр болгоё Бурхан минь ээ би ойлголоо гэд итгээд хүлээж авч байгаа хүн бүр зөвхт. Харин заагаал ингэж хийгээрээ аваа та манай тэрийг тэрнтэй суулгаарай манай хүүхдэд ингэж өгөөрэй манай мэдээж Бурхан бидний амьдралыг сайжруулахыг хүсдэг надаас ч илүү хүсдэг. Гэхдээ би бүр ингэж ярихтаа хүртэл бүр туйлын болгоомжтой ханддаг болсон. Яа гэвэл та мэдж байгаа. Та 10 жил 100 жил та мөнхийг мэдж байгаа. Тэгэхээр би бол ингэж хүсэж байна. Гэхдээ та минь хүслээрээ л бол. Бурхны хүсэлд өөрийгөө бүрэн тавьж өгсөн. Яа гэвэл тэр намайг аварсан шүү дээ. Одоо миний хүчин чармаалт орохгүйгээр тэр аварсан. Тэр намайг зөвтгөө тооцсон. Тэрнээс хойш би юу ч буруу хийсэн. Бурхан намайг тэр бүрдэнд засаад явна. Гэхдээ буруу юм ингүүтэл чи зөвхт байсан одоо ингээ буруу болчихлоо шүү. За харин өнөөдөр бол чи дайжгүй шүү. Тэгэхээр өнөөдөр чамайг дахиад би сэргээ инэр төрөж сэргээгээд би зөвхт болгоё. Ийм орон гарan биш. Бидний зөвтгөлийн суурь юу вэ гэхээр Есүс Христээр дамжуулаад хийсэн таны авралд би итгэж байна. Би үнэхээр итгэж байна. Галзуу солиотой юм шиг сонсогдчихсэн ч би итгэж байна. Авраам бол тийм л юр бусын итгэлээр амьдарсан. Тэгэхээр цөмөрөө өнөөдөр Бурханд өөрсдийгөө өгөх ёстой. Энэ бодол бүх юм өгөх ёстой. Тэгээд тэр яргэлтэй, тэр тайлбарлагэлтэй Библийг тайлбарлаг. Өөрийнхөө би хэлсэн үгээ тэр чи өөрөө тайлбарлаж чадна шүү дээ. Өөрөө тайлбарлаг, өөрөө над руу яриг. Зүгээр өөрийнхөө миний амьдралыг тэр өөрийнхөө хүсэл, одоо өөрийнхөө ариун байдал, өөрийнхөө мөн чанар, өөрийнхөө хүч чадал, өөрийнхөө эрх мэдлийн дагуу авч явах хэрэгтэй. Тэгэл би тэрэнд нь итгэхэд хангалттай. Энэ л миний зөвхт байдал мөн байхгүй юу? Тэгэхээр би Есүс Христэд итгэсэн учраас бас биднийг сонсож байгаа Есүс Христэд итгэсэн Христ бол миний эзэн юм а гэж итгэж байгаа хүн бүрээ та бид нар зөвтгөгдсөн байхгүй юу? Үйлсээрээ биш, итгэлээрээ зөвтгөгдсөн. Бид нар одоо зөв болох гээд байгаа юм биш. Бид нар зөвтгөгдсөн. Тийм учраас санаа амарьяа цөмөрөө. Зөв юмыг зөв л хийх гэж бид нар ингэж гिचээ зүтгэсэн учраас зөвхт болсон юм биш. Эсвэл жоохон зөв юм шиг онц монц сурчсан учраас ч биш. Харин зөвхт хүн юм чинь би одоо үргэлжлүүлээд Бурхан миний дээр эрх мэдэлтэй байг. Миний дээр хүч чадлаараа ажиллаг. Зүгээр л бууж өгөөд аваа би бүр зүгээр л бүх амьдрал амьсгал бүх юмаа танд даатгаж өгч байна. Өдөр болгон. Одоо энэ бол их сайхан дадал зуршил гэж би боддоо шүү. Өглөө болгон сэрэл аваа. Үнэхээр таны тухай бодох шиг сайхан юм алгаа. Энэ өдөр бол таны эрх мэдлийн өдөр, таны хүч чадлын өдөр. Тэгвэл юу ч болж исэн. Таны гэрлийн бэлгүүд асгарсаар байна. Тэгээд би энэ өдрийн туршид тантай хамт амьдрах л болно. Түүнд итгэнэ гэдэг чинь зөвхт байдал чинь байгаад байгаа байхгүй юу? Түүнээс өөрийнхөө ажилд итгэх биш. Тэгэхээр Авраамийн амьдралыг бид нар харах юм бол Бурханы амлалтыг хүлээж аваад итгэсэн цагаасаа
Түүний итгэл байнгын шалгуураар орж исэн байна л да. Сая одоо таныг ярьж байгаа. Хүлээгээл хүлээн гэдэг чинь айгүй хэцүү юм байл шүү дээ. Хамгийн амар хэцүү сорилт чинь бидний итгэлийг шалгадаг хэцүүс тэр шалгалт чинь хүлээх байгаад байгаа байхгүй юу? Яг яалтчгүй бурхан амлчаад байдаг. Тэгтээ тэрэнд биелдэггүй. Тэгэхээр бид нар одоо би худлаа сонссон юм уу? Юу болчихв? Энэ нэг л юм биш болчлоо. Гэл бид нар чинь нөө хүлээж чадахгүй. Тэгэл яг л Авраамтай адилхан бид нар үйлдэл хийдэг. Өөрийнхөө аргаар тэрийг гяс болгочихгоол бүтээч гэл. За ингээд амлцсан юм чинь би одоо ингээ хийчихэд болох бах. Амлалтын дагуу юм чинь гэдэг ч юм уу. Гэтэл хүлээн гэдэг чинь өөрөө бидний итгэлийн айгүй том шалгуур байгаад идэг. Тэгээд дараа нь Авраам хүүтэй болоод хүлээж байгаа. Тэгсэн чинь бурхан одоо чи хүүгээ надад өгөө гэж хэлсэн. Тэгээ энэ одоо сая энэ Галаат номон дээр Авраамийн амьдрал тэр хоёр эхнэр тэгээ хоёр хүүгийнх нь талаарх амьдрал бол бурхны авралын төлөвлөгөөний тусгал байж л дээ. Тэр авралын төлөвлөгөөг бидэрт одоо төлөөлүүлж харуулсан тийм л үйл явдлууд байж л дээ. Тийм учраас бурхан Авраамыг чи хүүгээ өг гэж хэлсэн байхгүй. Яг тэр бурхан өөрөө хүү өгөх ёстой байсан байхгүй юу? Тахил болгож. Бурхан өөрийнхөө хүүг тахил болгоод хүн төрлөختний төлөө өхүүлсэн. Тэгэхээр яг тэр үйл явдлыг Авраамд бурхан хэлчихлээ гэж надад санагдчихээн л да чи хүүгээ өгөө гэж. Тэгээ Авраам тахилын ширээн дээр хүүгээ өгөөд дотроо бол Авраам өгцөн Тэнгэрлэгч түүнийг зогсоосон ч гэсэн те яагаад тэр Еврей номон дээр тэр хүүгээ дахин амьлуулсан юм шиг хүлээж авсан гэж хэлдэг шүү дээ те. Тэгэхээр эн чинь өөрөө бас л Христийн үхлийг л тэнд тусгал нь харагдсан биш үү? Хүүгийн үхлийг дахин амьлсан юм мэт буцааж хүлээж авсан гэдэг чинь тусгал. Энэ дээр дахиад нэг сорилт явагдчихэв. За тэгэл Ишмаилыг яг л одоо энэ өөрөөс нь төрсөн хүн штэ тэрийг өгөөд явуулна гэдэг бол хичнээн боол эмхтэйгээс төрсөн байна уу тэр чи өөрийнх нь өөр байхгүй юу. Тэгэхээр тэн дээр бас Авраам дахиад нөгөө бурханд итгэснийхаа дагуу шийдвэр гаргасан байна л да. Тэгэхээр бидний итгэл бол угаасаа байнгын шалгагдах юм байна л гэж надад сая бид хоёрын яриан дундаас надад ойлгогдчихээн л да. Итгэл бол угаасаа шалгагдаж одоо батлагдах гэх юм уу да тий итгэж гинэ гэдэг маань ямар нэгэн байдлаар батлагдах хэрэгтэй байхгүй. Түүнээс зүгээр л би итгэж гин гэж хэлээл тэр биелчдэг биш. Ингээд тэр чинь нэг чиний итгэж байгаа гэж үнэхээр шалгаж иж тэр юм чаа биелэгдээд нь штэ. Тэр амлалт бидний амьдралд бийжээд байна. Тэгэхээр бидний амьдралд ирж байгаа альва сорилтууд, альва хүлээлтүүд тий үнэхээр бурхны өгсөн тэр амлалт биднэрт байгаа бол үг нь байгаа бол угаасаа бидний итгэл шалгагдах юм байна. Тэгээд тэгсэн ч гэсэндээ би итгэсээр байх тэр л яг нөгөө зөвхтөөр амьдрна гэдэг одоо амьдрах гэдэг процесс тэнд яв. Зөвхт болцсон зөвхтөөр амьдрна гэдэг чинь өөрөө юу ч болж исэн л тэр итгэлээ барайл итгэсэн хിവэрэл яваад байхыг л хэлээд байна л да тий. Угаасаа ноо дээр ч гэсэндээ бурхан ирээд хэлсэн Авраамтай ярьсан. Ер нь энэ хоёр агуу хүнтэй бурханы ярьжсэн зүйлүүд л бүгдээрээ л байж боломгүй зүйлсүүд байсан шүү. Тэнд хүний урманд нэг байж болохын за яг энэ нэг жоохон ойлгож энэ гэх юу ч байгаагүй. Гэсэн чи энэ өвөг дээдс чинь бүгдээрээ л за та тэгж хэлж байгаа бол би итгэж байна. Би зүгээр л хий. Энэ хүмүүс идэх хоол, өмсөх хувцас, өөрийнхөө аж амьдралын сайн сайхны төлөө бурханд итгээгүй байхгүй. Өнөөдөр тэгээд Ром номон дээр Паул бичдэг шүү дээ. Бид нар хүлээдэг. Үгүй ганцхан бид хүлээгээд байгаа юм биш. Бүх бүтээл хүлээж байна. Эйгүй энэ бурхны өвгүүд одоо бушуухан том болоосаа гэд бүр цэцэг навч мод уул хад сар нар бүгд хүлээж. Тэгээд бид нар хүлээж байгаад бид нар ядарна. Ядраад явж чадхаа болно. Яг тэр үед ариун сүнс биднийг цаашаа явах, цаашаа хүлээх чадaltaй болгод юм аа. Энэ ариун сүнсний ажил. Тэгэнгүүтээ бид нар штэ хаанчлал дотор алхаж бурхны хүсэл
миний амьдрал дээр бүрэн биелээ олоосаа гэж залбирж байгаа хүн бүр хүлээлтийн гашуун зовлонг туулна. Яа тэгвэл бурхан биднийг гашуун зовлон гэж яагаад хэлж байна гэхээр нөгөө бид нар аягүй төвчээргүй учраас л гашуун зовлон гэдэг таахгүй юу. За тэгэнгүүт бурхан биднийг хүлээлгэж явахдаа хүлээлт гэдэг энэ хүлээж чадах. Одоо энэ чинь нөгөө Паулын бүх загтал дээр байгаа дөө. Одоо Коринт номын 13 дугаар бүлэг хайрын тухай. Бид нар ингээд юмыг ингээл яваад байдаг гэдэг чинь ингээд давах чадвар, даах чадвар, удаан тэсэх чадвар, удаан хамгаалах чадвар гэл одоо энэ бүгдийг бид нар бидний дотор суулгахт нь ариун сүнстэй хамтарч байна. Одоо бүр амар тодорхой хэлье. Жишээлбэл би хүлээж байна. Бурхны амлалт миний амьдрал дээр биелээ олно гэд хүлээж байна. За хүлээх тоолондоо би ядарна. Мэдээж тодорхой хугацаа болоо за би буруу сонссон байлгүй дээ шгш болио. Яг болдгийн даван дээр чинь л сүнсээрээ эсвэл үгээрээ ингээл ерөөсө нэг юмс болдсон шүү дээ ингээл эргэлт болоод ингээл би тэгэл yes та амлсан хിവэрээ юм биш би яг болох гэжсэн ингээл буцаал ингээл хараа бид нар яг тэгж бүр болдгийн даван дээр босгогдож ирэх болгондоо бидний дотор нөгөө тэр юр бусын чанар чинь хідэн килээрээ нэмэгдэж байдаг байгаа байхгүй. Тэгээл бид нар ингээ яваад байдаг. Бид нар хүлээгээл байдаг. За хүлээсний эцэст заавал аврагдана. Хүлээсний эцэст заавал амлалтыг бид нар олж харна. Ноа, Авраам гэдэг энэ үг дээдсүүд амлсныг хүлээж аваагүй. Алсаас гараараа мэдчихсэн. Абель ч гэсэн. Харин сүүлийн цагт төгсгөлийн өдрүүдэд амьдарч байгаа бид нар амлалтын дотор амьдарч байна. Одоо бүр жинхэнэ амлалтын дотор амьдарч байна. Тэгснээрээ яах вэ? Бурхны ариун хүмүүс бүх үеийнх нь нийлээд төгс болох юм аа. Өөрөөр хэлбэл хараагүй үе нь харсан үедээ амлалтыг аваагүй үе нь амлалтыг хүлээж авсан үетэйгээ нийлээд Бурхны нэгэн том гүйцэтгэл болж ирж байгаа байхгүй. Авраамын сэтгэл амарна, Ноагийн сэтгэл амарна, анхны алагдсан нэгэн Абелийн сэтгэл амарна. Тийм ээ. Миний итгэжсэн зүв байхгүй юу? Миний үр удам энийг хийчлээ штэ. Миний үр удам чадчихлаа штэ. Миний үр удам харчлаа штэ гэж хэлэх байхгүй юу? Тийм учраас итгэлийн амьдрал гэдэг бол нэг өмд гутал аймс тэ нэг эд хөрөнгө тэ байшин савны хэрэглээ ерөөсөө биш. Энэ юу ч биш. Энэ бүр тасархай амьдрал. Тийм учраас бид нар тэрл амлалтын дотор нь авсаас гараа далж исэн өвөг дээдсийнхээ гордлогыг нь гүйцэрдүүлээд амьдарч байгаа хүмүүс аахгүй юу? Гайхалтай биш гэж юу? Тий, харин тийм байна. Энэ Авраамын амьдралыг ингээд сая таныг ярьж хахад ингээд ботход ерөөсөө бид нар түүний итгэлээрээ дамжуулаад Христэд итгэлээр дамжуулаад Авраамын өрөөлүүдийг хүлээн авсан шигэ түүний амьдралын загварыг бас хүлээж авсан байгаа юм л та. Тэгэлгүй яах вэ? Тий, тэгэхээр эн чинь аргагүй юм байна л гэж надад бодогдож байна. Одоо бид нар Христэд итгэгч нар бид нар бүгдээрээ Христийн дахин ирэлтийг хүлээж байгаа. Энэ хүлээлт бол айл 2000 жилийн тэртээ эхэлсэн хүлээлт шүү дээ. Яг үнэ. Бид нар бол ерөөсөө эзэн одоо юугүй ирлээ. Одоо та нар биелдгээс ерөөсөө тэгэхэд тэгж номлож исэн шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор яасан гэхээр 2000 жил хүлээсний эцэст бид нар юу гэж одоо ямар байр суурин дээр ирчих вэ? За одоо баг мөд ирэхгүй юм биш үү? Нөгөө хүлээлт маань суларсан байна л да. Нөгөө эхний үеийн итгэгч нар чи яаж исэн гэхээр бүрстэ юу л одоо өнөөдөр орж ирэх байгаа юм шиг л одоо хүлээж амьдарч исэн. Гэтэл тэрнээс хойш 2000 жил өнгөрцөн болохоор бидний хувьд за одоо мүдгүй юм шүү гэдэг юм хүлээлтэн дээр орцсон байна л да, байр суурин дээр. Тэгээд би нөгөө уламжлалт еврей хурмын талаар уншиж байхад ингэж байгаа сүт залуу аавтайгаа тэр сүт бүсгийн гэрт очоод бүсгийг гуйж аваад тэр хоёр одоо сүт тавиад тэгэнгүүтээ би одоо явж байраа бэлтнэ гэд аавтайгаа яваад өгдөг юм байна. Бүргэн. Тэгээ яадаг вэ гэхээр
очоод аавынхаа одоо байшингийн хажууд дахиад байшингаа ингээд бэлтдэг юм байл да. Одоо эхнэртэйгээ амьдрах байшин. Тэгээд тэр хүргэн хизээ очиж эхнэрээ авахыг тэр хүргэний аав шийддэг гинэ. За одоо чи эхнэрээ авчрахад бэлэн боллоо, байр чин бэлэн боллоо. Чи өөрөө одоо бэлэн болсон байна гэж аав хизээ хэлнэ. Тэр үед хүргэн очиж эхнэрээ авдаг юм байна л да. Тэгэхээр яах вэ гэхээр тэр хизээ ирэх нь ерөөсөө мэдэгддэг. Бэр мэдэхгүй, хүргэн мэдэхгүй. Тийш. Тэгээ би чамтай сууна гэж хэлчихэд заримдаа жил гараа алгуулчдаг гинэ. Тэгээд тэр бэр бол хүлээгээл ээж чинь. Одоо 5 хоноод ирэх юм, 50 хоноод ирэх юм уу, 5 сарын дараа ирэх юм уу, 5 жилийн дараа ирэх юм уу бөө мэд. Тэгээд тэр бэр тэр хүрэгнийг одоо хизээч орж ирж магадгүй учраас бэлдээд хормынхаа хувцсыг хийгээл одоо тэр хормондоо бэлдээл ингээл хидэл бол хэдэн хугацаагаар байждаг гинэ. Энэ чинь нөгөө бэр нь за энэ одоо 3 сар алга болчлоо. Энэ мүдгүй баха. Эсвэл за 1 жил өнгөрлөө. За одоо бол худлаа энэ өөр хүнтэй суучвуу. Эсвэл одоо юу болох нэг юм боллоо. Гээд одоо нөгөө хувц хунраа бэлтгээ болиол те өдөр тутмынхаа ээж аавынхаа ажилд одоо зарагдаал ингээл бэрийнхаа бэлтгэлийг хийхээ болиол тэгээ гинт одоо хүргэн ороод ирэх юм бол тэр хүргэний аав нь одоо маш ичүүртэй байдалд ордог. Гинэ хүүдээ нөгөө зохистой бэр сонгож өгөөгөө гэдэг тийм байдалд ордог юм байна л да. Тэгээд Христийн ирэлтийг яг тэрүүгээр одоо Христ өөрөө ярьдаг штэ тий 20-ын талаар ярьдаг штэ. Тэгвэл би та нарт байр бэлтэх гээд явна гэж Христийг дагалдагч нар бүгд тэрийг ойлгосон гэж байна. Нөгөө бэрээ ирж авах ёслолын талаар холбож ярьж байна гэдгийг. Тэгэхээр Христийн ирэлт яг тийм байх гэдэг байхгүй. Биднэрт амлцсан. Би ирж байр бэлтчихэд ирж авна. Гэхдээ би хизээ ирэхийг бол зөвхөн аав мэдж байгаа. Та нар бэлэн байж байгаарэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бидний итгэсээр байх, итгэлээ сагсаар байх, бүр хичээнгүлэн өдөр бүр ариун сүнстэй алхаж сонор сэнэг байх одоо бол Христийн яг ирэлт байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хүлээлт маань бас бидний дотор ирчимжээсээ нөгөө талаас Христ юугүй ирэх гэж байгаа мэт бид нар хайртай хүмүүсээ авралт уриалах юмсан. Аврал руу дуудах юмсан. Авралыг тэднэрт зөвхөн Христээр аврагдана гэдэг мэдээг тэднэрт ярих юмсан. Харуулдаг юм байна. Бодол надад бол ойрд маш их төрж байгаа л доо. Одоо тэгэхээр яг энэ зөвхт байдал чинь бас яг энд орж ирэх нь тий. Одоо нөгөө Христ ирж сүт бүсгүйгээ авна штэ гэдэгт итгэж байна гэдэг чинь нөгөө зөвхт хүний хийх ажил байгаа дээ штэ. Тийм байна. Бидний зөвхт амьдралын маань одоо нэг хэсэг нь тэр байгаад дээ штэ. Зөвхт амьдрал маань Христийн ирэлтийг хүлээгээд дээ штэ бид нар. Тийм байна. Тийм гайхалтай ойлголт сая авлаа. Энэ Паулийн бичсэн энэ Авраамийн амьдралаар бичсэн хэсэг бол бидэрт маш их зүйлийг ярьлаа гэж би бодож байна. Ерөөсөө өмнө нь харж байгаа зүйлсийг бидэрт харууллаа гэж бодож байна. За тэгээд подкаст өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөөд бүгдээрээ хууль энэ ертөнцийн зөвхт байдлын хуулиас бид нар чөлөөлөгдсөн. Нөгөө талаараа хан биеийн хүсэл гим нүглийн нүгэлт хүслүүдээсээ бас бид нар чөлөөлөгдсөн. Ариун сүнсээр амьдрах эрх чөлөөтэй болсон. Тэгээд бид нар зөвхөн Бурханд итгэх итгэлээрээ амьдрсаар байх маань одоо бидний зөвхт амьдрал байх нэ гэдэг дүгнэлтээр дуусгая гэж бодож байна. За тэгээд би бас бидэрт одоо захиа ирүүлсэн бидрийг сонсож байгаа. Тэгээд бидэртэй хамт Библиэд судалж байгаа шүү гэдгийг захиагаар мессежээр одоо янз бүрийн байдлаар биднэрт мэдэгдэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тэрийг сонсоход бид нар бол за энэ ямар ч гэсэн ажил маань зорилготой хүрж байгаа юм байна гэдгийг одоо ойлгож авч байгаа учраас бас бид нар тийм эргүүлээд хариу үзүүлж байгаа, хариу хэлж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд манай подкастэнд бас хэд хэдэн хүмүүс хандив өгсөн байлээ. Тэр хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та нарын төлөө бас залбирч байгаа. Та нарын өгөөмөр энэ үргэлжлийг
үнэхээр ариун сүнс өрөөж өгөх болтугай гэж залбирч байгаа. Тийм. За тэгээд дараагийн подкастаар бид нар энэ YouTube-ийн бичлэгний доор Галат номын орчуулгыг тавьсан байгаа. За доотлын нөгөө линкэн дээр дарах юм бол тэр орчуулгыг татаж авах боломжтой байгаа. За мөн Галат номын одоо удирдгал маягаар энэ номын түүхэн үйл явдлын талаар бичсэн жижигхэн тийм нийтлэл байгаа. Тэрийг бас уншиж болно. YouTube дээр ингээд дуу оруулахтаа ингээд уншицсан байгаа. Тэрийг бас сонсож болно. Яагаад бид нар энийг хийж байгаа вэ гэхээр энэ номнуудыг уншихад, захидлуудыг уншихад бидэрт илүү дүхнтэй байх болов гэж бодсон учраас ийм ажлуудыг хийж байгаа шүү. За ингээд дараагийн 8 сард бид нар Ром номоор хийнэ. За тэгээд Ром номын орчуулга 8 сарын дундуур 20 гэхэд 20-оос жоохон өмнө тавигдчих бах. Тэгэхээр подкаст маань орох, хичээл маань орох, ярилцлагууд маань орохоос өмнө аль болох номнуудаа татаж аваад уншицсан байвал ингээд бидрийг ярилцж хахад бас илүү хэрэг төхөн болох байхаа гэж бодож байна. За тэгээ өнөөдөр бидэртэй хамт байсан сонсогч нартай баярлалаа. Тэгээд дараагийн сар бүгдээрээ дахин уулзцаая. Баяр таа. Баяр таа.